世界は残酷だそれでも君を愛すよ何を犠牲にしてもそれでも君を守るよ間違いだとしても疑ったりしない正しさとは自分のことを強く信じることだСайн бацхан уу. Энэхүү өдрийн мэндийг хүргэе. Jerry Angel байна. За та бүхэнтэйгээ шинэхэн бичлэгээр уулзгаж байгаадаа маш их баяртай байна. За би та бүхэн сая 5 ширхэг зураг харуулсан. Та 5 зурагныхаа нэгийг сонгосон байхаа гэж найдаж байна. За энэхүү бичлэг нь ямар утгатай бичлэг вэ гэхээр таны өвөг дээгцүүдээс танд зориулан илгээж буй мессеж, зөвлөгөө, анхааруулга гэсэн утгатай ийм мэрэг болж байгаа. За мэрэг маань болохоор эхлээд таны ямар өвөг дээдтэй ямар өвөг дээдч одоо ээж чинь талын юм уу аав чинь талын юм уу те хин гэдэг өвөг дээдч чинь за хин гэдэг нэрийг нэрэ болж чадахгүй маа таны хин болох хүн энэ зөвлөгөөг хэлэх гэж байгаа нэгдүгээр хоёрдугаар танд одоо чинь тантай ингээ уулзах гэсэн үг шүү дээ танд ингээд ямар үг хэлэхэд амжуулахыг хүсэж байна тэгээд ирээдүйд нь зориулж юуг ингэж зөвлөж туслуулж байна тэгээд нэмэлтээр бас юу хэлж гин гэсэн ийм дөрвөн зүйлийг харах болно. За ингээд бичлэгээ хүлээ авч үзнэ үү. Сайн бацхан уу. Нэгдүгээр картынхан маань бичлэгтээ тавтай морилно. За хамгийн нэгдүгээр хэсэг болох таны одоо танд ямар хамааралтай хүн энэ мессежийг хэлэх жаа вэ гэдгийг хэдүүлээ харцгаая. За ер нь хараад ахаар ээж чинь талаас те эмэгтэй талын сахиус одоо үг дээд тантай холбогдох гэж байна гэж ойлгохоор байна. Эмэгтэй талыг чинь те ээж чинь одоо нагц нарын чинь талаас хин нэгэн үг дээдсэн танд энэ хүүгийг дамжуулах гэж байна гэж байна. Тэгээд энэ хүн болохоор бас юу байна? Танд энэ үгийг хэлхийг маш их удаан хугацааны туршид хүссэн. Тэгээ боломж болцоо нь юусоо таарахгүй байжгаад ашгүй энэ мэргээр дамжуулж ингээд энэ үгсийг хүргэе да одоо хүүдээ охиндоо гэдэг тийм одоо баяртай байгаа юм шиг санагдаж байна надаа. Ямар ч байсан ээж чинь талаас тий нагзээ чинь талаас хин нэгэн үг дээд тантай холбогдох гэж байна. Тэгээд одоогийн энэ дараагийн хэлэх зүйлүүдийг танд хэлхийг маш их хүсдэг байсан. Гэтэ ингээд тантай ингээд ярилцах тий танд ингээд тохио илгэх гэхээр боломж болцоо нь юусоо бүрдэж өгөхгүй байсан. Ашгүй одоо золоор энэ үгийг одоо чамд хүү чамдаа охин чамдаа хүргье гэж мэрэгт бууж байна. За одоо эхлээд одоо тантай уулзж байгаа одоо сэтгэл нь ямар байгааг харъя. Өгдөөцөн. За. Нилээ их баярлж байна, баярлсандаа уйлж байна гэж харагдаж байна. Одоо таны өвгдөөс тантай одоо холбогдож байгаа гэсэн үг байхгүй юу? Ингээд удаан уулзаагүй те эмээ өвөө чинь өвгдөөс гэхээр нилээ одоо нас өндөр гарсан хүн байгаа хаа. Тэгээ тантай холбогдоод маш их баярлсан. Таныг төрөхөд бол тань дээр ирж исэн гинэ энэ өвгдөөс чинь төрөхөд чинь ирээд хүүе одоо миний охоо, миний хүү Вэ гэдэг айгүй эрхлүүлээд их баярлж байсан гинэ энэ хүүхдийн одоо ирээдүйдэнд их чухал хүү юм байгаа юм ч юм уу эсвэл бол одоо дээд тэнгэрт бидний өг дээдсгээ байдаг гэж байгаа штэ тэнгууд яг ингээд энэ биед таныг ингээд таны энэ биед таны сүнсийг ингээд хөтөлж өрөөлсөн ийм хүн юм байна л да. Тийм учраас төрөхөд чинь ингээд анх ухаан ороход чинь дөнгөж ихээс мэдлэхэд чинь таны дэргэд ингээд зүсээ хуйлгаад байж исэн гэж харагдаж байна. Тэгээд төрөхөд чинь баярлсандаа маш их уйлсан. Одоо ч ихс эргээд уулзахдаа маш их уйлж байна. Нөгөө хүүн амир удаад ээж хөгшин настай өндөр настай аав ээж дээрээ ирэхээр тэр аав одоо өндөр настай эмээ өвөө болсон тэр хүмүүс ингээд сэтгэлээ барьж чадахгүй нүдэндээ нэг нулимстай нэг сэтгэл нь догтлоод хөөрөөд өгдөө штэ яг нэг тийм мэдрэмжтэй байна гэж харагдаж байна. Тэгээд таныг нөгөө нэг энэ бид таны сүнсийг хийсэн те таныг ингээ хөтөлж энэ дэлхий рүү авчирсан ийм өвд эдс чинь байгаа байхгүй юу. Тэгээд таныг авчирч өчөө тэрнээс хойш ингээ холбогдож чадхаан болж хасан гинэ. Авчирч өгсөн тэгээд нэг настай хоёр настай үед чинь ингээ жоох ингээ мэдэгддэг байсан баг. Тэгээд 3 наснаас ч хойш хоёроо холбоо бүр ингээ тасарсан байсан гэж харагдаж байна. Нэг хоёр настай
байхдаа та ингээд шувуу болж хувраад над дээр энэ одоо өвөг дээдс маань ирж гин те ийм одоо амтан болоо хувраад ирсэн байна. Тэнд ингээд зогсож байгаа та ингээд 1-2 настай байхдаа айгуусаа олж хардаг байсан. Тэгээ 3-аас дээш настай болоод ирэнгүүт ингээд ажиглагаан болоод ингээд танаас энэ өвөг дээдсээс ингээд айгу холдоод явсаа. Энэ өвөг дээдс чинь нэг хосондоо таны ингээд хамгаалагч байсан юм уу та. Тэгээд энэ хүнтэй та айгу тийм холбоотой байжгаад тэгээд ухаан ороод эхлэнгүүтлээ тэг болоод яг ингээд бодит амьдрал тэг физик амьдралдаа ингээд амьдраад унсаа. Надтай ингээд холбогдохоон болчихсон. Миний анхаарал болгоог ингээд тоохоон болчихсон. Уул нь би ингээд туслах гад үзээд идэг боловч жоохон тэгээд идэг юм аа гэж тэгж байна. Тэгээд одоо нэг уулзах цаг нь болцсон хоёлаа. Яг ингээд нүүр тулж уулзах цаг нь бол болцсон. Гэж тэгж байна. Та одоо жишээ нь ингээд 1-2 настайдаа харж байгаа 3 таснаас хойш ингээд энэ үнийг ингээд байсан ч гэсэн олж харахгүй өөр юм хийе яваад гэсэн шүү дээ. Одоо болохоор та ингээд буцаж ирээд одоод нь ингээд надтай ярилцж байгаад би одоо маш их баяртай байна. Намайг ойлгох жагаад маш их баяртай байна гэдэг чинь. Өнгөрсөн хугацаанд бид хоёрын бид хоёр ингээд хамт зогсож байгаа мөртлөө бид хоёрын дунд ингээд хаантай тэнгүүд одоо өвөг дээдс чинь таныг хараа та өвөг дээдсээ харж чаддаггүй ийм байдалтай байсан байна. Одоо харин энэ ханыг одоо ингээд авч хаях гэж гинэ авч хаяад өнгөрсөн хугацаанд юу хийлж ингэж сануулмаар байсан тэр болгоныгоо одоо хэлэх болно. Тэгээ ирээдүйд нь бас ингээд юу хэрэгтэй байгаа вэ гэдгээ бас одоо хэлээд өгөө гэж. Ямар ч байсан уулзсандаа маш их баяртай байна. Таныг ингээд хөтөлж таныг ингээд замталж байсан одоо өвөг дээдс чинь тантай ингээд холбогдсон байна гэж харж болохоор байна. За сая болохоор юу яасан хөдөр холох явцад сонирхолтой зүйл боллоо. За тэр нь юу вэ гэхээр дээдлд байгаа 5 ширхэг хөзөр нь дээшээ харж унсан. Доор байгаа 5 хөзөр нь болохоор доошоо харж унсан байна. Тэгээ яг эвлүүлээ тавьсан чинь 5-5-аараа ингээ 2 игнэ болцсон. 10 ширхэг хөзөр байгаад тэгээд харангууд надаа ийм мэдрэмж орж ирж байна. Та энэ амьдралдаа хүртэх ёстой зүйлийнхаа яг талыг нь идэлээд байна. Тэгээд энэ тал нь болохоор та өөрийнхөө зөвхөн харж чадах, тэгээ хурж чадах зүйлээ л авдаад яваад байна. Гэтэл хурж чадахгүй, тэгээ харж чадахгүй зүйлд чинь дахиад таны авах ёстой зүйл байна гэдэг хэлж байна. Тэгэхээр та яг амьдрал одоо хүртэх ёстой зүйлийнхаа 50%-аар тий амьдрах ёстой зүйлийнхаа 50%-аар яваад байна гэж харагдаж байна. Хамгийн ихний мессеж болохоор. За нэгдүгээрт нь болохоор харъя л да. За та амьдралынхаа зөв гэж боддог зүйл шүү дээ. Энэ миний амьдралын туйлын өгнөн. Би одоо өгтлөө одоо энэний төлөө л ингээд тэмцэж амьдрах болно гэсэн. Тэр зүйлийнхаа хойноос маш ингээд чаргуу хөөж хөдөлмөрлөж ийн гинэ. Одоо эргэлт буцалгүйгээр тэр зүйл рүү ингээд орж байна. Тэр зүйлийнхаа ингээд хойноос явж гинэ гэдэг чинь. Гэтэл энэ бол зөвхөн ингээд дээдлэх танд ингээд харагч байгаа өнцөг шүү дээ. Би үүний төлөө явнаа. Үүнийг л одоо насан туршдаа хийж амьдрын гэдэг нэг зүйлийг сонгоцсон. Тэгээ эсвэл зөвхөн энэ хүнийг ч юм уу ингээд сонгоцсон байгаа. Гэтэл алдад юу болж ийн гэхээр чи ингээд хоёр зүйлийг ингээд хүртэх эрхтэй, хүртэх ийм гавьяатай хүн байсан. Гэтэл чи зөвхөн нэгийг нь лавна гэдэг нэ. Одоо энийг ингээд тэр жигт нь орхих гээд байна гинэ. Тэгэхээр таны ингээд харж чадах те хийж чадхаас гадна дахиад таны ингээд бас адилхан хийж чадах зүйл дахиад байна гэж байна. Одоо эрэл хайгуулаад зогсооход арай эрт байна. Дахиад зориглоод цаашаа алхаадах. Тэгвэл яг авах ёстой зүйл чинь байна. Ойрхон байна гэдэг хэлж байна. За дараад нь болохоор ямарваа нэг зүйлийг одоо заавартайгаа эрхийг хүлээгээд байна гэх юм уу да. Заавартайгаа эрхийг хүлээгээд байна. Хэрвээ тань нэг хүн за тэрийг хийгэрээ, энийг хийгэрээ гэжүүл тэрийг одоо хийчих гэдэг штэ. Одоо чинь сургуулийн сурагчаар бол за миний хүү 7 дугаар тасгалыг хий, гэрийн даалгавар хийх юм шүү гэвэл та 7 дугаар тасгалыг хийх гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ одоо болохоор юу хийхээ мэдгүй ингээ нам зогсчоод хин нэг нь надаа ямар нэг юм хий гэвэл би тэрийг хийн гэсэн нэг тийм хүлээлгийн байдалтай байна гинэ. Тэгсэн чинь таны одоо өвөг дээдс чинь болохоор чи ингээд ихний зүйлээ авцсан. Дараагийн зүйлийг одоо ардаа энэ хүн ингээ багажинд байхад зүгээр ингээ хараа зогсоод байгаад хин нэгэн ирж туслахыг те хин нэгэн тохио илгээхийг бүхүүлээ. Хааштай чамд хангалттай чадах чадвар мэдлэг юм гон бүх зүйл нь чамд байгаа учраас өөрийнхөө зоригтой дайраг гэдэг тийм зөвлөгөө ирүүлж байна. За дараагийн 3 дугаарт нь болохоор дотроо жоохон хоосон байгаа юм шиг байна та.
гаднаа ингээл хөөе манайхаа хөөе инээдрээ гэл гаднаа айгуу гоё тийм инээсэн цалигсан те хинч таныг ингээд дотроо ингээд хин нэг нэхэн дурсаад дотроо хоосон байгаа дээр ерөөсөө ингээд гадарлахааргүй өө манай одоо хин чи ямар гоё зааж жаргалтай юм бэ яаж одоо энэ үн шиг болох уу гэл таны хүмүүс тэгэж хараад байдаг. Гэтэл та ингээд дотроо айгуу тийм хоосон мэдрэмжтэй гуниглаад тийм төөрцөн юм шигтэй яг л нэг ингээд хязгаар нь харагдахгүй талд нэг бяцхан янзаг төөрчөөд одоо ихээгээ хайгаад ч байгаа юм шиг яг нэг тийм төөрлийн байдалтай байна гэж байна. Тэгээ сахиус нь юу гэж хэлж байгаа вэ гэхээр чи төөрөөгүй. Чи төөрөөгүй. Зүгээр л өөрийгөө чадна гэдэгт итгэхгүй байна гэж байна. Чадна гэдэгт итгэхгүй байна. Одоо магадгүй та ингээд цөлд төөрчихсөн бай тээ. Цөлд төөрцөн. Тэгсэн чинь ингээд битүү үйлс таашаа чарсан битүү үйлс дээшээ хараа нар тэнгэр тэгэл болоо. Ийм гурван зүйл дотор эргэлдээд байна. Би одоо юу хийж чадах вэ гэж суужтал сахиус тэнгэрүү чи юу гэдэг юм хэр чи чаднаа. Ахлах яв уршаа гişиг баян бүр дайрхан байна гэж хэлээд байгаа байхгүй юу. Тэгээд энэ хоёр бас тавхасч шít. Хангалттай чадвар, чансаа, хүч, одоо мэдлэг чадвар, уур ухаан юу байдгийг тэр болгоон чинь чамд байна. Тэгээд тэрийг хэрэгжүүлж чадахгүй өөрийгөө ницаагаад өөртөө үгүй гэж хэлээд байгаа хүн нь таныг өөрөө байна гэж хэлж байна. Тэгэхээр өөрийнхөө авьяас чадвар, нөөц бололцоо, зорилго, хүсэл тэмүүлэлдээ итгээд өөрийнхөө хүч, өөрийнхөө багаж зэвсгээр хөдөлмөрлөө гэж хэлүүлж байна. Хөдөлмөрлөл. За дараагийн дугаарт нь та бас амар их болсон болоогүй хүний одоо амьдралын одоо юу ачаа бараг өрөөнд дээр сайн дураараа өөрөд идэх юм байна гэж байна. Ахаа энийг хийж чадахгүй байна. Ихжээ энэ дээр туслаад өгөөч ингээд өө тэгээ алей би туслаад өгье. Алей наашаа алей гэд та ингээд өөрийнхөө амьдралын асуудлыг шийдэхгүй ажиж бусдын амьдралын асуудлыг давхар шийдээ те. Өөр дээрээ нэг 4-5 амьдралын ачаа ингээд нуруунд дээрээ үрцэн. Тэгээ тэрийг ерөөсөө юуж болоогүй юм шиг те. Миний нуруу өвдөхгүй байгаа. Би нэг 50 кг ачаа нуруунд дээрээ үрцэн байна л да. Гэтэ би зүгээр байна гэж удаа яваад байна. Гэтэл яг үндэ бол зүгээр биш байна гэж байна. Зүгээр биш байна. Бүр ингээд хардаа хүн ингээд өөрийнхөө амьдралын ачааг ингээд үүрж авахад өөрийнх нь амьдралын ачааг хүнд авахад юу бусдын амьдралын 3-4 хил ачаа вэ? Тэрнөөсөө зүгээр хүмүүст нь өөрсдөд нь үг те тэр хүмүүст ч гэсэн өөрсдийнхөө амьдралаар амьдрах өөрсдийнхөө амьдралыг мэдрэх тэр эрхийг нь хүчийг нь өгөлдөө битээ өөр дээр ингээ бөөгнөрүүлээд гэж байна. Тэгээд энэ бас тэгж байна. Хэлж ойлгуулад би энэ ачааг чинь авч чадахгүй. Би өөрийнхөө ачааг үнэхээр дийлэхгүй байхад таны ачааг нэмж авч чадахгүй. Та өөрөө амьдралаа өөрөө бүтээгээд хин нэгэнд одоо илүүчилсэн тэр тустай одоо сайн дурын тустай тэрийг одоо буцаа гэж байна. Тэгээд зүгээр яг хүн туслаж болно. Гэхдээ ингээ урт хугацааныхаа туршид тэр хүн туслаад ингээ нуруунд дээрээ хүнд ачаа үрээд ингэж авах нь үнэхээр зохимжгүй. Зүгээр туслаж чадгаар бол тухайн үед нь л хэрэгтэй багахан тусыг нь өгөө. Тэрнээс шингээл 10 20 жил 30 жил нэг ачаа ингээ нуруунд дээрээ уурж аваад тэгэл нөгөө хүн болохон байхаар чамаас олж байгаа ингээл ирж ууралцагнаад. Тийм зүйлийг битий хий гэж байна. Хүмүүстэд өгөх ёстой зүйлүүдийн үүрэх ёстой ачаануудын өгөө. Тэгжээж ингээ та нэг хөнгөрөх гээд тийм магадгүй энэ ачаанаасаа болоо та өөрийгөө чадахгүй гэж бодоод өөрийгөө болоогүй байх бэлэн биш гэдэг. Тийм нэг бодолтой өөрийгөө хүлчихсэн байж магадгүй юм байна. Тэгэхээр энэ нуруунд дээр байгаа энэ нэг 10 сэлмийг 10 хүнд нөгөө. Тэгээ нэг нь таны сэлэм баг л та. Бусад 9 хүнд ингээ сэлмүүдийн нөгөө энэ 10 сэлэм чинь арай хүнд юм байна. Миний хөвгч өөрийнхөө сэлмийг авчгаа гэд бусад 9 сэлмийг тарааж өгөөд өөрийнхөө сэлэмтэй ингээд амьдраа гэж харуулж байна. За сүүлд нь алсан чинь таныг айгүй өнгөрсөндөө амьдраад байна гэж. Өнгөрсөн тэгэхэд сайхан байж лээ. Ийм игээд гоё байсан мөлий гэл те. Тэгэл цэцэрлэгт авахад унтаал идэл тийм гоё байсан. Одоо болохоор амьдрал үнэхээр хэцүү байна. Одоо цэцэрлэг маань буцааж авал би зөвхөн унтаал идээ томоотой байдаг хүүхэд болно гэдэг шиг. Та яг өнгөрсөндөө ингээд өөрийгөө гацаачаад байна гинэ. Ирээдүйд чинь ингээд сайн сайхан зүйлүүд те дараа чи их гоё ингээд оолзон ашиг материал сэтгэл хөдлөл одоо хайр дурлал юу байдгийг тэр болгоон чи ирээдүйд чинь хүлээгээд байдаг те бараг та нэг зоригтойхон шиг хитгэн алхачвал ингээд тэр сайхан ирээдүгээ хүлээж авах гээд байдаг. Гэтэл өнгөрсөндөө өөрийгөө зурулчаал тэгэл одоо болоод байна гэж бодоод нэг
өөрийгөө хий хуурчаа тэрэндээ ингээ амьдраад байна гэж байна. Тэгээ сахиуснууд чи юу гэхээр одоо амарч болсон бол одоо босс гинэ. Одоо босс одоо тэмц. Хин одоо энэ амьдралыг чи эзэн юм бэ? Эзэн чи мөн бидтэй муу юм бол босоод өөрийнхөө төлөө тэмцээч. Тэгээ юу хүлээгээд хөвтээд байгаа юм бэ? Арай аян тэнгэрт аян цахиад бороогоор мөнгөөр бороо орно гэж бодоогүй үсттэй. Өөрийнхөө төлөө тэмц, өөрийнхөө төлөө хичээ гэдэг үгийг хэлүүлж байна. Өвгд эзэн. За одоо танд нэмэлтээр бас юу хэлхийг хүсэж байгааг харцгаая хэдүүлээ. За нэмэлтээр. За хамгийн нэгдүгээрт нь болохоор удахгүй миний хүү, миний охин. Одоо энэ хэцүү одоо санагдж байгаа энэ одоо гай зовлон, энэ түүтгэр те. Энэ бэрхшээлүүд чинь нэг л мэдхэд алга болсон байх болно. Энэ хугацаа маш ойрхон ирсэн байгаа шүү. Тэгэхээр нэгэнд энэ хачаагаа одоо хүрээд уулын оргилд хүрнэ гэсэн бол уулын оргилдаа хүрээд түүнээс цааш одоо хачааг үргэлжлүүлэн үүрэх хэрэггүй. Уулын оргилдаа хүрээд хачаагаа тавьчаад тэгээд амьдралаа цааш нь үргэлжлүүлэрэй гэж. Одоо таны зовлонтой амьдрал дуусч байна гэсэн үг. Зовлонтой хэцүү одоо байхад хугацаа чинь дуусч байна. Тэгээд үүний дараагаар шин сайхан хөнгөн эхлэх болно гэж байна. Ямар нэг ингээд том хэцүү саадтай зүйл зовлон байсан бол тэр нь дуусаж байна. Удахгүй дуусна. Тэгээд дараагийн шин сайхан зүйл ирэх болно гэж байна. Тэгээд хүмүүс хинэн эцээ эц таны дэргэд үлдэх вэ? Хинэн таныг орхих вэ гэдг нь удахгүй бас шийдэгдэнэ гэж. Удахгүй. Үнэхээр таны дэргэд үлдэх гэсэн хүн бол үнэхээр үлддэг юм байна. Үлдэхгүй гэсэн хүн бол үлддэггүй юм байна гэдгийг та удахгүй олж мэдэх болно гэж. Тэгэхээр хин нэг заавал үлдэх гэж арахгүй, хин нэг зайлуулах гэж арахгүй. Яг үлднэ гэсэн хүн нь үлдэнэ, үлдэхгүй гэсэн хүн нь ингээд ямар ч хамаагүй шалтгаан хэлээд яваад өгөх учраас 50 хүлээж, удахгүй юм чи 50 хүлээж гэдэг юм. За ингээд нэгдүгээр зургийг сонгосон хүмүүсийн маань мөрийг энэ түрээд өндөрлөж байна. Таарсан байх, таалагдсан байх гэдэгт нь маш итгэж байна. Тэгээд сэтгэлдээ бичгээ мартуузай ядаж нэг эможүүлдээгээрэй гэж хүсье. За баярлалаа. Дараагийн бичлэгүүдээр иргэн уулзцгаая. За байж байгаарай манайхаа. Байж байгаарай. Бичлэгээ зогсоох гэсэн чинь миний хил ам амир идрээд байна. Тэгэхээр дахиад ямар нэг юм хэлхийг хүссэн юм шиг байна. Дахиад хэдүүлээ картын суулж үзье да. Яг за баяртай гэсэн чи бүр ингээд цаанаасаа юм баяртай болоог байна би. Хүүдээ охиндоо хэлэх үг манд гүцэх байхад юм баяртай вэ гэж тэгж идэх шүү. За. За танай хүүхд эд чинь жоохон ширүү хүүхд эдсэн юм бах та. За pipe ones гинэ. За тийм байна. Төрөний утгаа ерөнхийдөө бол гэрчилж гинэ. Өнгөрсөн дэжтэй. Ингээд өнгөрсөнд одоо таны ингээ найзтай танай ангийнхан ч юм уу те таны ингээ дойрын хүрээллийнхэн ч ингээ айгуу гоё амьдраад хамгийн одоо миа явж байгаа нь та байсан байна л да өнгөрсөнд одоо бол үгүй өнгөрсөнд одоо хамгийн хэцүү те хамгийн бартаатай замыг сонгоод туулсан гинэ тэнийг өөрөө ингээ танд ингээ бурхан ч юм уу энэ таныг ингээ энэ амьдрал тавьчирсан энэ өвгдөд чинь танд ингээ 3 зам ингээ бэлгэлсэн гэж байна. Энэ 3 замаар яваад ийм 3 зүйлд хүрнэ гэсэн чинь та нөгөө өөрийнхөө амгалан зангаар өдөр хамгийн хэцүүг нь би сонгоё гэд. Тэгээд өвгдөд чинь бүр ингэсэн гинэ. Энэ зам чи арай хэцүү шít. Миний хүү чадах юм уу гэсэн чи. Үгүй ээ чадна. Үгүй ядаж энэ дундлынх нь арай амар штэ. Арай ингээд энэ шиг юм хүнд биш. Арай юм юу. Арай амар. Тэгээ яг уу жоохон тийм юм гээд учрын тайлбарсан чи үгүй ээ би хамгийн хэцүүгээр нь явна гэд. Дайрцсан гинэ тэнийг өөрөө сонгосон одоо энэ амьдралчин юм чинь юунд ч ингээ битээ бууж өгөөрэй. Чи өөрөө яална, өөрөө давна гэж сонгосон шүү миний хүү. Зөрөгтэй байгаарай миний хүү л гэж байна. За тэгээд тийм ээ угаасаа юу яаж вэ? Ямар нэг ялангуяа танд ингээ сэтгэл чин завирт те биет чин завиртай зүйлээсэн бол тэр дуусч ийн гэж байна. Одоо энэ байшин нэг амар эвгүй баригдсан байгаад хизээж хамаагүй нууж мэдх юм байшин. Тэгээ ямар ч юм сонин газар баригдсан. Гэтэл одоо энийг бол нурааж унгаах болно. Ямар нэг хэцүү зүйл те зовлон бэрхшээл чинь дуусж байна гэж үнд итгэрэй гэдэг юм чинь. Тэгээд зовлон чинь ингээ нингэрэх болно те. Энэ ингээ өснүүд ингээ ширхгээр ингээ салхинд ингээ гоё хийсэж байгаа. Яг ийм болох болно гэж байна. Одоо таны ингээ зовлон ингээ бэрхшээл саад юу гэдэг тэр болгож ингээ бүхэл бүтэн уулшиг байсан бол те одоо яг ингээл
зүгээр ингээ хөштэй салхилаагүй байхад л зүгээр нэг хөнгөн салхинд л ингээд уул аваа шиг зовлон чи ингээд дундраал яг ингээд илээс салхинд хийсэж байгаа юм шиг ингээ замхраад байгаа шүү. Тэрийг ингээ анзаарж байгаа биз дээ гэдэг чинь. За ингээд мэрэгэн одоо жигнэсээ болсон баха гэж найдаа. За дараагийн бичлэгээр уулзцгаая. Та бүхэндээ маш их баярлалаа. За үг дээдтэйгээ багж болоо уулзаж үгийг нь ойлгосон байхаа гэж найдаа. Баярлалаа баяртай. Сайн байцгаана уу? 2 дугаар зургийг сонгосон хүмүүс маань бичлэгтээ тавтай мөрөлнө. За та бүхний уншлага эхэлж байна. За хамгийн нэгдүгээрт нь тантай ямар одоо хамаарал бүхий таны үг дээдс тантай холбогдох гэж байгаа вэ гэдгийг хэдүүлээ харцгаая. За тэгэнгүүт за энэ хүн ямар ч гэсэн ингээд үг дээдс гэдэг чинь танаас өмнө амьдарч байгаад ингээд насан өөд талсан хүнийг хэлж байгаа ш. Тэгэхээр ойрын нэг 100 жил дотор энэ хүн ингээд нас орсон байх магадaltaй хүн байна. Тэгэхээр нэг 1990-с хойш хооны таны үг дээдс магадгүй хэрвээ ингээд хүмүүсээс асуувал бараг энэ хүний төр төрх нь гараад ирж магадгүй байхаар тийм. Яг ойрхондоо ингээд өөд болсон үг дээдс чинь ингээд юу байна? Одоо үг дээдс чинь байна гэсэн. Ялангуяа 1920-30-аад он гэдэг он шууд ороод ирлээ. Тэр үеэр ингээд амьдарч исэн эсвэл тэр үеэр өөд болсон одоо нэгэн үг дээдс чинь ингээд тантай холбогдох гэж байна гэсэн үг байна. За хараад ахны энэ үг дээдс чинь 1920-30 он гэдэг чинь юу юм шиг бах юм? Ардын хувьсгал те. Тэр мөр нь бас оролцож явж исэн одоо хүн байх магадaltaй юм байна. Яагаад гэсэн чинь ингээд ийм дайчин байгаа. Тэгээ ингээд хүмүүстэй ингээд янз бүрийн асуудал шиг тэгээд ингээд ингэсэн гэхээр яг тэр хувьсгалын одоо үйл хэрэг одоо бичээлж оролцож исэн юм уу нэг хувьсгалтай холбоотой үйл явдалтай ингээд орооцолцсон тийм хүн байна гэж байна. Магадгүй хувьсгалтай гэхээр нэг бол хувьсгал ингээд хувьсгал бүтээлсэн хүн нөгөө бол ингээд хувьсгалын гэсэн өмнөх нөгөө хилэгдүүлэлтэнд өрсөн ч юм уу. Тэр хоёрын нэг байхаар хүн байх шүү заяа. Тэгээд ойрхондоо ингээд ойрын 100 жил дотор ч юм уу те 1900 ялангуяа 90 оноос хойш ямар ч байсан 90 он гэхэд амьд байсан. Тэгээд 20 юм уу 30 онд ингээд өөд болсон байх магадaltaй л гэд надад буугаад байна. Тэгээд ийм үг дээдс чинь тантай холбогдож байна. Тэгээд энэ хүн ингээд олон хүнтэй хамтарч айгүй том үйлийг бүтээсэн гэж л гарч ирээд байна. Тэгэхээр тэр хувьсгалын одоо үйл явдалд оролцож исэн л хүн л болж таарад байна. Арай энэ жанждаг харсан чинь Сүхбаатар гоё биш үсттэй. Арай ингээд 2 дугаар юг сонгосон хүмүүс Сүхбаатарын жанжид Сүхбаатарын үр сад байсан юм биш үү та нар. За тэгээд энэ хүний биш үү? Оюун ухаан айгүй тийм мундаг цэцэн цэлмэг хүн байсан гэж шүү. Цэцэн цэлмэг хүн байсан. Тэгээ бид нар нөгөө ярьдэн штэ 13 тэгш гэдэг шиг яг тийм хүн байсан гин. Морин дэрэмгий одоо юу эрдэм ном чамдамтгай те хувь хүн одоо жишээ нь одоогийнхоор л хувь хүний хөгжүүл ингээ бүр максимум төвшөндөө хүрсэн ийм хүн байна шүү дээ. Одоо магистр доктор болсон. Ийм мундаг хүн оюуны потенциалтай. Ийм мундаг үг дээдс чинь тантай холбогдож байна. Тэгээд олон хүнтэй хамтарч их үйлийг бүтээсэн. Өөрөө айгуу тийм мундаг. Тэгсэн мөрчлөө айгуу тийм төлөв даруй хүн байдаг. Одоо чинь би мундаг юм чинь ингээ хамраас өгтгөө хинтээж одоо хүн ёсоор харьцдаг ийм хүн байсан. За ийм барахмаар үг дээдстэй тантай холбогдсон байна. За одоо таны үг дээдэс тань зориулж тантай ингээд уулзсан сэтгэл нь ямар байгаа гэдээ харъя те. За энэ хүний сэтгэл гэсэн чинь яг л анх ээж болж байгаа юм шиг тийм мэдрэмж төрж ингэнэ. Магадгүй анх ээж болохоор ямар идэм бол те. Хүүхдээ хараад бүр ингээд уйлмаар юм шигтэй бахархмаар ямар хөөрхөн бяцхан нэлрэн амтан мэдлсэн мэгээл үнэрлэмээр юм шиг те. Анх ээж болоход яг ямар мэдрэмж төрдөг вэ? Яг тийм нандин хэрхэмсэг тийм юм одоо үгээр хэлэхгүй тийм мэдрэмж төрж ингэнэ. Яг ингээд өхөр дөмдөө хүүхэд эрхлүүлмээр юм шиг нэг тийм нандин мэдрэмж төрж байна таны үг дээдэс. За тэгээд таны үг дээдэс тантай бас холбогдох гэж нэлээд олон янзын арга ашигласан гэж байна. Гэтэ аль нь ч бүтэлтэй болохгүй байсан. Одоо харин энэ завшааныг ашиглаад одоо мөн хүүтэйг юм уу охинтойгоо уулзж байна. Баярлж байна, баяртай байна гэж. Тэгээд ер нь бол тэ материаллог зүйлийн хувьд ялангуяа гэр орон те гэр орны тогтолт хөрөнгө санхүү одоо өөр боломж болцоо юу байдیں۔ Тэр зүйлэрээ бол ингээд сайн байна гинэ тэнийг мундаг байна сайн байна гэд сая жоохон найтсан ба. Айгуу сайн байна гэж байна. Тэгээд энийг сонсож байгаа хүн багадгүй эмхтэй хүн юм шиг байх юм.
Яагаад тэгэхээр гэр орноо айгүй гоё цэмцгэр авч явж гин. Одоо бурхан тахлаа айгүй гоё ингээд дээдэлж гин. Ханаа айгүй гоё хүндтгэж гин гэдэг тэр өнцгөөс нь харж хэлээд байна. Гэр орноо ястай мундаг авч явж гинэ. Ястай миний хүн мөндөө гэдгийг бахархмаар авч явдаг гинэ. Надад шуу болж хуурчаад ингээд цонхныхсан гадаа очингуу та ингээд гэрээ ингээд толжидл цэвэрлсэн те. Тим гоё гэрт байж гинэ. За эсвэл та эрэхтэй гэвэл айл гэрийг үнэхээр айл гэрийн ноён нуруу шиг сайн авч явж гинэ. Энэнгээр ч н одоо өвгдээсэн те. Өвөө имэн ч юм уу маш их бахархаж гин шүү. Ястай мундаг миний хүү гэж хэлж байна. За тэгээд та бас айгүй тийм өглөгч юм байна. Өглөгчтэй хүнд бүр тусалсан шиг тусалдаг. Та ингээд яг үгүй гэсэн үндэ бол ингээд хантал өгч чаддаг, өгөхгүй гэсэн үндэ бол үгүй гэд татгалзаж чаддаг тийм хүн юм байна гэж байна. Миний хүү чинь ийм хүн байгаа. Одоо ингэсэн үг. Та ингээд бичлэг үзэж байгаа тийм. Миний хажууд нэг одоо өвөө ч юм уу имээд ирээ сууцсан. Тэгээд ингээд таны тухай надад ингээд ярьж өгч байгаа байхгүй. Тэр дундаа тэгж байна. Миний хүү хардаа одоо нөгөө имээ өвөө ингэж явж байгаа гэсэн. Миний хүү ч одоо энэ бичлэг үзэж байгаа шүү дээ. Манай хүү чинь гэрээ ямар гоё авч явдаг гэж чи харсан уу? Гэр мөр нь ямар ч ингээд тоосгүй ийм гэж амар надад магтаад байгаа байхгүй. Тэгээ миний хүү бол яг ингээд айгуу тусч. Хүнд ингээд туслыг гэвэл үнэхээр ингээд хандал тусалдаг. Туслахгүй үгүй гэсэн хүнтэйг олж өстой хонь чон шиг байдаг. Миний хүү өстой мундаг байгаа зү гэдэг тийм зүйлийг ингээд бахархаж яриад байна гэсэн үг. Бахархаж хэлээд байна. Танаар маш их бахархаж ийн энэ өвгдөд чинь. За тэгээд танд ингээд юм хүм анхааруулахыг хүсдэг. Тэгээд ингээд тохио мохоо илгэн штэ. За одоо ингээд болохгүй зүйлд ингээд айгүй хөрөнгө оруулах жахт миний хүү бойл гээл нэг тохио явуулсан чинь тэр тохион тань дээр хүрэхээс өмнө та өөрийнхөө ухамсараар те өөрийнхөө оюун бодлоор за энэ биш юм байна гэд өөрийгөө татаад авчдаг. Бараг ингээд ямар ч зөвлөгөө заавар хэрэггүй юм шиг ингээд өөрийнхөө амьдралыг болгоо явчихдаг гинэ. Айгүй тийм бие даасан ингээд хүүхэд бие даасан мундаг охин би ингээд энэ хүүхдээр маш их бахархаж байгаа гэл. Нэг айлд орохоор нэг эмээ өвөө нэг тийм байдаг та. Манай одоо хүү одоо титэн алтан медаль аваад ийм одоо хичээлдээ мундаг байгаа гэл ингээд сайрхаад ярьдаг штэ. Яг тэрэн шиг байна. Яг тэрэн шиг мэдрэмж төрж байна. Би ингээд нэг өвөө эмээг хайжаас оч тэ. Тэгээ тэр өвөө эмээ нь болохоор айлхаа өөрхөө хүүхдээ манай хүүстэй ийм мундаг, тийм мундаг яг тэгэж багтаж байгаа юм шиг. Ийм мэдрэмж төрж байна. Тэгээд өвгдөд чинь танаар бол үнэхээр бахархдаг юм байна. Хүмүүст ингээд ярьдаг бах та. Одоо дээд тэнгэрт ингээд таны өвгдөдсүүд ингээд бөөнд ингээд нэг гэрч сууж байгаа ш. Тэнгүүд л манай одоо тэр овогтой тэр өстой ингэж сайн явж байгаа ш. Та нар мэдэж гэнэ гэл. Тэр хүн бүр ёо. За ажгаар би жоохон тайшраадах юм. Амар тийм бахархаад байна. Амар баярлаад бахархаад байна. Амар бахархдаг юм байна. Ястаа мундаг, ястаа сайн, миний хүн мундаг гэдэг өгнүүдийг бүр ингээд амар их хэлж ин заяа. Ястаа сайн, ястаа мундаг байгаас тэ чи мундаг гэж хэлгээд таа бүр бараг тэгж байна. Айгуу бахархаж जैन тэгээд яг ингээд таньдаа уулзж байгаа байдал нь болохоор яг ингээл яг анх ээж бодлоод хүүхдээ харах тэр мөчөд ээжд одоо ямар мэдрэмж төрдөө яг тэр шиг нэг тийм нандан хайрламар мэдрэмж одоо төрж ин гинэ таны өвдөд. За таны заачлаа. Бүр идрээд. Дахиад нөгөө бахархах мэдрэмж нь байсаар л. Танаар энэ бахархаж байгаа өвдөд чинь танд одоо юу хэлхийг хүсэж байна вэ гэсэн чинь ингэнэ бүр ингэж хэлж байна. Миний хүү ингээд амар шаргуу хөдөлмөрлөдөг одоо 27 оны 24 цаг ингэж хөдөлмөрлөдөг. Муу тууч чи ерөөсөө амрахгүй байна гинэ. Таны туучи гэж юмэр. Жохон амраад өгмөр байна миний хүү ямар их ажилт юм бэ ингээд би бараг өмнөөс чи ингээд айгаад шүү наа бие эрүүл мэндэ бодсон шүү миний хүү. Арай л ингээд махарч ажиллаад байна. Арай л махраад энэ чинь нэг амраад хаач гэж тэгж байна. Амраад нэг аяг цайхан цай ойчлаад хаач гинэ. За тэгээд за таныг эхлээд амар гэж юм байна юусэн. Маш сайн амарч байгаа. Маш сайн ялангуяа тэр сэтгэлээ сайн амраагаарай гэж. Тэгээд үүний дараа бодол болон тэгээ үүний дараа төлөвлөн шүү. Нилээд амарсныхаа дараа амьдралаа төлөвлөн. Энэ төлөвлөгөө чинь нилээн сайн гарах хэрэгтэй гэж. Нилээн сайн гарах хэрэгтэй. Тэгээ төлөвлөгөө чинь нилээн сайн гарчаад тэр төлөвлөгөөнийхөө дагуу юмнуудаа хийх юм бол урт хугацааныхаа туршид маш их хэрэгтэй ажил тий. Тэгээд энэ хэрэгтэй ажил нь юу юм шиг байна.
төрөл төрөсөд те өөр хоочхоо өөр хүүхдүүдэд маш хэрэгтэй одоо ажлыг чиглэх болно гинэ. Гэтэ тэрийг анхандаа ерөөсөө таныг мэдгүй гэж байна. Зүгээр л одоо жишээ нэг яагаад ч юм савн гэж хараад яриад тахыг. Зүгээр л нэг савн хийгээд сурчий гэд явжсэн чинь тэр нь ингээд бүр томроод савнгийн үйлдвэр боллоо те. Бүр ингээд Монгол улсыг ингээд хангадаг болоод, бүр Азийг хангадаг болоод ч юм уу те. Өөр хооч чинь айгүй тийм хэрэгтэй зүйлийг чи ингээд удахгүй хийх болно. Гэтэ тэрний өмнө нэлээд сайн амрах хэрэгтэй байна гэж байна. Амраад тэгээ дараагийнхаа зүйлийг ингээд төлөвлөөд тэгээ түүнийхээ дагуу ингээд маш уйгахгүй ингээд хөдөлмөрлөж ажиллах нь байна л та. Тэгээ үүний үр дүнд болохоор урт хугацаанд маш их одоо хэрэгтэй, маш үр өгөөжтэй зөвхөн танд биш ойр тойрныхоо ах дүү нар төрөл төрөсөддөө хэрэгтэй. Бүр ингээд таны үр хүүхэд айчтэй 4 5 бараг 9 дугаар үе хүртлээр ийм хэрэг болох. Энэ томоохон ажлыг эхлэх болно. Гэтэ маш тийм савн шиг жижигхэн зүйлээс эхлэх болно. Тэгээ тэр нь томорж явсаар агаад ийм их одоо нөө үндэстэн дамсан корпорац гэдэг чигтээ үйд амьсан юм өв хөрөнгийн зүйл болох болно гэж өвөг дээдс нь хэлж байна. Тэгэд энэ хүрхийн тулд нэгдүгээр сайн амрах хэрэгтэй байна. За тэгээд энэ зүйлээ хийхэд бас анхааруулгууд энэ доор нь хилээд өгсөн байна. За нэгдүгээрт нь болохоор бусдад ингээ муугаар одоо бодогдуулчих үгээ бусдаас тусламж авахгүй байж уудаа. Бусдад муугаар хэлэгдэж чамаагүй хэрэгтэй хүнээсээ хэрэгтэй зүйлээ авах хэрэгтэй. Зөвлөгөө тусламж байдаг мөнгө ч байдаг тий. Өө тэр нэг юу нэг 20 сая төгрөг надаас гуйгаад гэд ярьж л байх тий. Гол нь энэ зүйлийг ингээ эхлүүлэх нь хэрэгтэй. Тэгээд хожим байна тий хэдэн жилийн дараа ингээ таны ямар хэрэгтэй зүйл эхлүүлсэнийг тэр хүмүүс ойлгох болно. Одоохондоо ойлгохгүй таны жоох өгөөсгөх болно. Тэгээд тэр мөрөнтэй нүүр тулахад эртнээс одоо сэтгэл зүгээ бэлдээрэй гэж байна. Эртнээс сэтгэл зүгээ бэлдээрэй. Эхэндээ энэ ажил чинь жоох ингээд жоох урагшгүй жоохон бүтэмж муутай юм шиг харагдаад унах болно гэж. Тэгсэн ч гэсэн та ингээл миний ахаа, миний ихчээ надад ийм тустай хэрэгтэй байна, тийм тус хэрэгтэй байна гэд хүмүүсийн тусламж нилээсээ авна. Тэгэд эхэндээ нөгөө аал цаашиг нэг харагдахгүй те хийж байгаа зүйлс чинь жоохон бүтэл муутай. Хүмүүс таныг өгөөсгсөн тийм зүйлүүд нилээн гарах бах. Тэгсэн ч гэсэн та өөртөө ингээд итгэсэн хэвээр байгаарэ. Тэгээд яг үр хүүхдийн төлөө ингээд аав ээж яаж хөдөлмөрлөг яг түүн шиг ингэж хөдөлмөрлөөрэй гэж байна. Тэгээд одоо жоох ингээд орлого олоо тий ажил чинь ингээд хэсэг ингээд гоё явах юм бол түүний одоо хэмжээгээр өөрийгөө одоо мундаг гэж бодоод өөрийг бусдыг үлтэйгээд өөрийгөө ингээд өөртөө бардамнаад ч юм уу тийм зүйл битгий гаргаарэ гэдэг гэж байна. Хизээд ингээ хүн шиг те хизээд хинтээж хүн шиг харьцдаг юм байгаараа миний хүн мундаг миний хүү чадчихнаа л гэж. За тэгээд аль болох зөөлөн арга хэрэглээрэй гэж. Аль болох зөөлөн тийм урсгал дагуу ингээд хөвж байгаа юм шиг аль болох зөөлөн арга. Хатуу хэцүү тэг хүчлсэн те нэг тийм балиар муухайч юм уу янз бүрийн тийм муухай элдв шалдав арга зал огтхонч хэрэггүй эхлэж байгаа ажилд чинь аль болох зөөлөн зөв эхлэх хэрэгтэй. Хүмүүсээс сайн тусламж авдаг. Тэгээд ингээ ажилчаа ахистай явах юм бол хамраас өгч болохгүй. Хүмүүстэй хизээд ингээл харьцдаг тэр зангаараа унган зангаараа яваарай миний хүү гэж хэлүүлж байна. За одоо болохоор нэмэлтээр танд юу хэлэх гэж байгааг нь харцгаая хэдүүлээ. За нэмэлт дээр болохоор нөгөө хамгийн ихэнд ярьжсэн зүйлүүд байна. Ерөнхийдөө бол өөрөөхөө одоо өөрөөсөө хизт авсан дээр ачааг үүрх юм байл гэдэг ерөнхий утга явж байна. Тэгээ хүмүүст өөрсдийнх нь одоо та ийм их ачаа үүрч явж байгаа байхгүй. Тийм учраас хүмүүст өөрсдөд нь үүрх хэвээр ачаагийн үг те. Би одоо хүчрэггүй наадхаа өөрөө хий. Би чадахгүй нэ те. Тэр зүйлүүдийг хэлэх хэрэгтэй. Би хүчрэггүй байна, би үгүй гэж ин гэдэг дээрээ бат зогсох хэрэгтэй. Хүмүүс чадахгүйгээ хэлээд хүмүүст өөрсдийнх нь хүмүүст өөрсдийнхөө асуудлыг шийдэх тэр одоо боломжийг нээж өгөх хэрэгтэй. Бусдын асуудалтай битээ ингээд зуралдаад байгаарай. Миний хөө л гэж. Битээ зуралдаараа миний хөө тэр хүмүүст өөрсдийнх нь одоо зүйлийг нөгөө тэр чинь хүний юм болохоос чиний юм бишээ гэд. Одоо та нөө яадаг штэ хүүхдүүд энийхэн тоглоомыг булааж авчаад өгөхгүй минийх гэдэг ш тэр шиг. Тэнийг наадах чи миний хүүгийнх бишээ. Тэр өөр хүнийх тэр өөр хүнд нь буцаагаад өгөө. Энэ өөр хүний зовлон өөр хүнд нь өгөө. Миний хүү өөрийнхөө л үрээд явжээ гэж хэлүүлж байна. Тэгээд
Магадгүй ингээ хүмүүс нөгөө өөрийнхөө зовлон тий бэлэг аваагүй штэ тэр хүмүүс. Өөрийнхөө зовлон авах гэж байгаа учраас эхлээд амар дургуутхан байна л та. Чи бараг хизээ юм болцсон чи ямар муухай гэл магадгүй ингээл янз бүрийн муухай үгийн зүгээр тань руу дайрах болно. Тэгээ тэр үед нь зүгээр л одоо энэ дайчин шиг тий тань руу ингээд баахан юм илд заах болно тий муухай янз бүрийн үг хэлэх болно. Тэр ингээд илднүүдийн энэ сэлмээрээ завчаа очих гэнэ. Өөрийнхөө зүрх сэтгэл рүү муухай үгийн зэв бити оруулаарэ. Тэр одоо муухай үгээр ингээд тэнийг бөмбөгдөж тэр бөмбөгөнд нь бити өртөөрэй гэж байна. Ингэжж та амьдралынхаа утга учиртэй цаашаа алхах энэ учир шалтгаанаа ойлгох болно. Тэгэхгүй бол бутын зовлонд үдний өмнө чинь эргэлдээд цаашаа явах гарцаа олж харахгүй байна гэж байна. Тэгэхээр хүний юмыг хүндэн нүг, өөрийнхөө юмыг өөртөө ав гэж хэлүүлж байна. Тэгээд илүү сайхан ирээдүг бүтээгээрэй миний хөө. Эргээ дахиж уулзна гэж шоо танд. Магадгүй зүйдэр чинь магадгүй уулзч магадгүй тий. Ямар олон магадгүй л чий. За ингээд таны мэргийг хүрээд өнөрлөж байна. Ингээд бичлэгээ энэ хүртэл үзсэн маш их баярлалаа. Таарсан байх, таалагдсан байх гэж найдаа. Дараа чимчлэгээр иргэн уулзгаа. Сэтгэл хэсгээр чочлогоо мартаа зай. Баяртай. Сайн бацгаана уу? 3 дугаар зургийг сонгосон хүмүүс маань бичлэгтээ тавтан баярлалаа. За хамгийн нэгдүгээр тантай таны ямар хамаарал бүхий болох өвөг дээдс чинь холбогдсон бэ те аавын чинь талынх юм ээж чинь талынх юм эсвэл ямар хуу одоо амьд авахудаа ямар үйл хэрэг хийдэг байсан хүн бэ гэдгийг хэдүүлээ харцгаая. За тэгэхээр энэ дэр бол яг эрэгтэй эмэгтэй тал гэдэг нь үнэхээр ингээд би хэлж мэдэхгүй байна. Нэг зүйлийг ерөнхийдөө бол баттай хэлэхэд энэ хүн бас айгүй зүн бэлэгтэй хүн байсан байна амьд авахудаа. Тэгэхээр одоо буу удган ч юм уу те эсвэл лам харч юм уу. Тийм хүн байсан. Тэгээд өөрийнхөө ингээд зүн совинг ойлгоод магадгүй ингээд ойр татны аав ээж эмээ өвөд хэлсэн чинь айгүй үгүйсгсэн байна энэ хүнийг. Одоо чиний одоо буу болно гэж бараг юу байдیں۔ Тэ чиний одоо юм үзэж хардаг гэж байдیں۔ Чи зүгээр наад урдгаа мал ахуйгаа хариул чамтай бол ийм юм ярмаарг байна гэдэг айгүй хязааж ясан гэнэ энэ хүнийг. Тэгэд энэ хүн бол яалтчгүй дотроо би ингээд яалтчгүй зүн бэлэгтэй мэдрэмжтэй байна гэдгээ нэлээ ойлгодог байсан. Тэгээд надад шууд ийм мэдээлэл ороод ирлээ. Энэ хүн амьд ахгүй даа заяа. 70 80 гэдэг та ороод ирэх гэж. 70 80 70-ын тоо бол 80-ын тоо танд бүхэнтэй ямар холбоотой вэ? Би өөрөө бодоод юусаа холбоо олж чадсангүй 70 80 гэдэг та ороод ирлээ шууд. Тэгээд энэ хүн ингэж байна. Өөрөө амьд авахудаа те бараг 70 80 жилийн өмнө энэ хүн ингээд өөд болсон байх. Яг нэг өсвөр насны үе дээрээ одоогийн амьдралын тантай холбогдож байсан гэдэг гэж байна. Надад орж ирсэн мэдрэмжээр. Тэгээд яасан гэхээр одоо тэр хүнийг 200 300 жилийн өмнө байлаа штэ. Надад зааж ар би амар олон ингээд дүр зураг холдож орж ирээд байна. Тэгээд ингэж бууж байна. Яг тийм бараав дээр цэнхэр өнгийн дээлтэй өсөө хоёр шүлцээ ингээд тасгар гизгтэй юм эмхтэй охин байна заяа. Нэг 13 4 насны охин. Тэгээд тантай ингээд харс тулгарсан гэдэг чинь. Яг ингээд хөдөө малын айл байгаа штэ мал хөдөө айл дээр яг ингээд гэр дээр бишээ. Ааруул хатаадаг байхгүй юу? Айл хөдөөний айлууд. За би ингээд нөгөө орж ирсэн мэдээлэлс болоод айгүй эмх замраг гараад байна. Яг энэ охин болохоор ингээд энэ өвөг дайц чинь болохоор яг ааруулаа ингээд хатааж дэлгэж тавьж явах үедээ таны одоогийн дүр зургийг чинь харж исэн гэдэг чинь. Магадгүй та ингээд хөдөө гадаа явахдаа заяа. Яг тийм саарал цэнхэр жимшгтэй бараан саарл жимшг тийм өнгийн дээлтэй заяа. Тэгэд үсээ ингээд хоёр шүлжцэн тийм нэг 13 4 насны орчмын тийм эмэгтэй хөхтэй санаандгүй таарчсан бол тийм дүр зургаар тантай ингээд яг одоогийн амьдрал дээр байгаа тантай ингээд уулзч байсан би гэж тэгж байна. Хэрвээ ингээд зүгээр л тэр үнийг ингээд танихгүй хүнтэй та зүгээр ингээд өргөлцгөн харц шүргэлцээд өнгөрөх нь шүү дээ. Зүгээр хөдөө айлж атсан чинь нэг охин гадааны ааруул дэлгэжсэн тэр охин зүгээр л тийм бараатар саарл өнгийн дээлтэй эсвэл цэнхэр саарлж гэх юм уу би одоо яг үжилгээ нэг тиймэрхүү дөө өнгийн дээлтэй нэг үсээ хоёр шүлцсэн охин ааруул дэлгээс очсон бол яг тийм дүр төрхтэйгээр энэ хүү ингээд тантай уулзж исэн ингээд тэгж байна. Яа за тэгээд энэ хүн нөгөө эд шидийн чадвартай гэх юм уу тийм мэдрэмжтэй байсан эцэг эхийнхаа маш их юм юутай эсэргүүцэлтэй тулсан. Тэгэд яг өөрийнхөө ингээд мэдрэмжүүд нь байсан ч гэсэн өөрийнхөө тэр мэдрэмж хүч чадлыг яг амьдрэх хугацаанд бол ингээд тас дарсан гинэ.
Тэгэд яг ингээд миний авиас бол те газар дор байгаа ингээд халт шиг ийм авиас байсан гэдэг чинь. Гэтэ энэ авиасыг танд өвлөгцөн гэж хэлэхгүй байна. Гэтэ та энэ хүний хувьд амар чухал хүн гэдэг гэж яах юм. Айгуу чухал гэдэг тэнийг маш чухал. Тэгээ тантай тэгэж уулзсан. Тантай тэгэж уулзсан гэр бүлийнх нь эсэргүүцдэг байсан. За ажгаар би дахиад жоохон бодоод байгаа. За бодоод дуусчихлаа гэдэг шиг тий. Тэгээд танд ерөнхийдөө за мэдрэмж 100% байж болно. Ямар ч гэсэн тантай амар тийм бат холбоотой тий. Ийм тасарчгүй ийм ган утсаар ингээ холбоцсон юм шиг ийм холбоотой байгаа хгүй. Тэгээд энэ холбоо нь ямар учиртайсан бэ гэсэн чинь энэ хүн гэр бүлийнхаа эсэргүүцэлтэй амар ингээ нүр тулсан гэсэн штэ. Тэгээд өөрийнхөө ингээд өөрөөсөө хойш удмынхныг харсан гинэ ингээд хэдэн үеэр нь өөрөөсөө хойш үеийнхнийг тэгсэн чинь бас яг өөртөө найдлахын гэр бүлийнхнийхаа маш их ингээ эсэргүүцэлтэй тулах хүн хэн байна гэсэн чи таныг байсан гэж. Одоо хиддэх 13 дахь үе гинөө. Гинт 13 гэдэг тоор өдрлээ. Танаас урагш 13 үе тоолоход яг тэр 13 дахь үе дээр тийм зүүн бэлгийн чадвартай бүсгүй хүүхэд байсан бол тэр нь таны энэ өвгдээдсэ гэж тэр өвгдээдсэ мэддэг бол тэгээд таныг өөрөх нь 13 дахь үе л гэж хэлээд байна да. За тэгээд та болон таны өвгдээдстэй та хоёр удам судар дотроо гэр бүлийнхаа хамгийн их эсэргүүцэлтэй одоо тулсан хүмүүст нь одоогор болж байгаа гэдэг чинь. Таны дараа бас хэдэн үеийн дараагаар бас нэг ийм тохиолдол бас учрах магадaltaй юм байна гинэ. Тэгээд энэ хүн яагаад ингэ таныг ингэ чухал тооцоод байна гэсэн чинь тэр эсэргүүцэл нь болохоор бас заавал гэр бүл биш байж таслах юм байна. Хин нэгний ингээд маш томоохон эсэргүүцэл маш ийм ингээд хүн юусоо ингээд авч гарч чадхааргүй тийм их хүчний эсрэг ингэж тэмцэх одоо хүн гэх юм уу да. Тийм хүн байна гэж байна таныг. Тэгээд өөртөө нь яг адилхан ийм зовлон ингээд туулж тэгээд тэрний төлөө ингээд тэмцэх гэж төөрч бодолж байгаа миний бяцхан балчир одоо дүү минь те тэнийг тэгэж хэлж байна. Өөрийнхөө амьдралыг ингээд болгож бүтээх гэж явж байхад хүмүүс өөрийг нь ингээд өгөөсөж байгаа энэ их эсэргүүцэлтэй нүүр тулан байж те өөрийнхөө амьдралыг авч үлдэх гэж хичээж байгаа бяцхан дүүдээ би ингээд тус болохыг их хүссэн ингээд хийж байна. Тийм учраас тантай айгуу тийм ийм нэгт холбоотой байдаг гэж юм да. За одоо л ямар ч сан холбооных нь учрыг нь алдлаа тий. Бас айгүй ингэж удаан тайлбарлалаа шүү. За одоо болохоор тантай ингээ уулзсан сэтгэл нь ямар байгаа гэдэлээ харцгаая. За нэгдүгээр танаар айгүйх бахархаж байна. Үнэхээр бахархаж байна. Тэгээ түрүү ингэсэн штэ. Танд ингээ туслах гад байдаг гэд. Тэнгүүдлээ энэ хүн туслах ёстойгоо мэддэг хэрнээ би тус хүргээгүй гэж энэ хүн хэлж байна. Яагаад гэсэн чинь энэ хүн хүзэрнүүд анаа ингээ хойш доошоо харцсан. Тэгээ би эхлээд гомдоод байгаа юм болов уу гэж бодсон чи үгүй гинэ. Тэгэхээр ингэнэ танд өөрөх ёстой одоо давж гарах ёстой зүйлүүд чинь давж гаргах юм а гэж. Одоо чувуу одоо яаж нисэж сурдаг вэ гэхээр шууд ээж нь үүрнээсээ өшгөлчтэй шүү дээ. Тэгээ нөгөө өнрөөс унжих явцдаа ингээд нисэж сурчдаг. Тэнийг яг тийм зүйлийг нүүр тулаасаа гэсэн гэж байна. Унах газрыг ингээд зөөлөх биш те. Яг ингээд хэцүү зүйл рүү одоо түлхэх гэсэн гихэн чарай хайшин. Хэцүү зүйлтэй нүүр тулангууд нь би одоо тэр хэцүү зүйлийг ингээд зөрүүлэх ч юм уу те. Эсвэл өөрт нь ингээд анхааруулах хэлэх гэж алийг нь ч би оролдоогүй. Зүгээр тэр өөрийнхөө амьдрал дээр байгаа тэр одоо хэцүү зүйлдээ нүүр тулаад тэрнээс ингээд сайн суралцаасаа гэж би бодсон. Тэгээд тийм учраас ингээд юусоо ямар ч байдлаар би тус хүргээгүй байгаа гэж энэ одоохондоо. Тэгээд ганц энэ үний туслах зүйл нь юу байх вэ гэхээр амь насаа алдхаас чинь би бол батны хамгаалнаа. Тэрнээс ш тохиолдож байгаа одоо саад бэрхшээлийг бол гэтлэхгүй. Чи өөрөө тэр саад бэрхшээлтэйгээ нүүр тулж иж өөрийгөө ингээд олж аавн тий өөрийнхөө хүчийг мэдрэх учраас би өөрийнхөө хүчийг би ингээд чиний өөрийн хүчийг мэдрэх замд чинь саад болохыг хүсээгүй учраас ямар нэг анхааруулга эсвэл ямар нэг юм хаалт малт бол хийхийг хүсээгүй. Гол нь амь насын чинь л ингээд ирэлхээс ингээд мултлах нь л миний одоо зорж байгаа зүйлээ. Ингээд хин нэг нь таныг өгөөсгөө те амьдрал чинь ингээд тийм хэн байхад ингээд ирлэг рүү явчих юм бол ингээд дээд тэнгэрт одоо ах トゥ нарынхаа сүнс дээр очисон ч гэсэн ингээд тайширч чадахгүй учраас би одоо ингээд ирлэгийн элчийг бултуулж байна гэж хэлж байна.
Тэгээд энэ амьдралдаа сурах зүйлүүдээ сайн сураарай. Тэгээд таны амьдрал дээр эрэлтгэн хэлж нэг 3 удаа тойрох байх. Тэрний нэгийг нь бол ингээд энэ хүн аргалцсан гэж. Нэгийг нь аргалцсан гинэ. Тэг 3 дахьыг бол үнэхээр аргалж чадахгүй, 2 дахьыг бол аргалах гэж үзнэ гэдэг чинь. Эхний нэгийг бол аргалж чадсан бий. Тэгээд танаар яага бахархаад байна гэсэн чинь ингээд тань руу ингээд саад бэрхшээлүүд ирнэ штэ. Тэрийг яг ингээд цэрэг шиг, дайчин шиг шууд ингээл тэр саад бэрхшээлтэй нүүр тулаад яг үзэлцээл нэгийгээ үзэж нэхэд илээ танилцаал учрыг нь олоод дараагийнх руу яваал. Айгуу тийм шийдэмгий даачин гэлс ингээл учрыг нь олоод за тэр юм байна, за инх юм байна, тэх юм байна гэд айгуу хурдан шуурхай ажиллаад өөрийгөө ингээд авч явдаг. Тэгээ энэ нь айгуу улам сайжраад байгаа гэж байна. Улам сайжраад байгаа. Улмал юмны учрыг олгоод улмал ингээд байгаа. Хинч ингээд заа зөвлөг бах те. Хинч өөрийг нь битгий инг одоо тийх хэвээр ингэх хэвээр гэг бахад энэ хүү яг өөрийнхөөрөө хамгийн зөв зүйлийг ингээд зөв аргыг ашиглаа яваад байгаа. Тэгээ тэрэнд нь би маш их баярлж байна. Би бас яг ингээд хэрэгтэй үнэ ингээд хамгаалж чадсан гэдэгтээ маш их баярлаж тэгээд энэ охиноороо энэ хүүгээрээ маш их бахархаж байна. Энэ намайг байсан ч байгаагүй ч үнэхээр сайн явж чадж байгаад нь би маш их баярлж байна. Би одоо зөвхөн тэр нэг одоо илч гээд байгаа хүн ба штэ. Тэрнээс л ингээд өөрийг чинь ингээд болтуулах гал тэр л ажлаа ингээд хийж чадж байна. Миний ажлыг ингээд хийлгэж чадж байна. Өөрийнхөө амьдралынхаа эзэн болоод явж байна. Би энэ хүүхдээр бас л бахархдгийг штэ. Сайн хүүхэд байгаа юм дэмжээд өгөөрэй л гэж л хэлээд байна. За ингээд таны сахиус бол ингээд ийм сэтгэлдэлтэй таныг хүлээж авч байна. За одоо танд ингээд юу хэлхийг хүсэж байгааг нь хэдүүлээ харъя. За юу хэлж анхааруулахыг хүсэж байна вэ гэсэн чинь ер нь бол өвдийг хүртэл хийж ирсэн зүйлүүд чинь хангалттай сайн байна, мундаг байна, бахархаж гин, чи тулдаа чадчихин, үнэхээр сайн байна гэдэг тийм үгнүүдийг их хэлж байна. Одоо та дараагийн нэг том зүйл рүү ерөөдөө бол зориглоод байгаа юм байна. Тэгээ одоо нэг томоохон хүсрэлттэй томоохон алхам хийх гээд байна гэдэг чинь. Тэгээ тэрнийхээ өмнө сайтар бодох хэрэгтэй байна. Тэгээ хин нэгний үгээр одоо үг хийж тэр зүйл рүүгээ ингээд явах хэрэггүй шүү гэж сануулж байна. Одоо чинь хин нэг нь найз чинь ч юм уу те. Одоо энэнд нэг энийг хийчихүүлж яста өнө мундаг болох чинь одоо чи ийшээл араа энэ салбарыг л гартаа хатга гэвэл тгий яста тгий гэд дайрхаасаа өмнө яг ингээд судлаад үз. Яг одоо ингээд энийг авахад миний одоо хүч чадал хүрэхээр байна уу те. Хэсэг байж байгаад ингээд энэ рүү тэмүүлвэл болохоор байна уу. Ерөнхийдөө бол хэсэг харцсанж байгаа тэр одоо эхлэж байгаа том зүйлээ эхлүүл зүгээр байна. Яг өнөө маргааштай эхлэхэд бол аавна гэж бодсон зүйлийнхаа одоо 60% нь алдаад 40% нь авахаар байна. Харин хэсэг байж байгаад хөдлөх юм бол 100% уйлангаар нь авч гинтэй байна шүү гэж хэлж байна. Тэгээд хүмүүс танд амар хатаархаад байгаа юм уу да? Хүмүүс амар хатаархдаг болохоор ингээл сайн муу хэрэгтэй хэрэггүй юм ингээд танд ингээ хэлж байгаа тий. Сайн хүний дүр эсгээд таныг ингээд өвдөг сүгдүүлэх гэ тий амьдралд ингээд бууж өгүүлэх гээд байна. Тийм учраас хэний үгэнд итгэх вэ? Хэний үгэнд итгэхгүй вэ гэдгээ сайн сонгоорой гэдэг чинь. Хэний үгэнд итгэх вэ? Хэний үгэнд итгэхгүй вэ гэдгийг маш сайн сонгох хэрэгтэй байна. Тэгээд түрүү нөгөө ясэртэй таны энэ амьдрал 3 удаа ингээд ирэлгээ хэлж ирсэн нэгээс нь гэтлэгсэн гэж байгаас хоёр дахь нь бас ингээд хоёр дахь нь ерөөхдөө бол нэг тийм нэг ойрхон юм шиг холч юм шиг байгаад байна гинэ. Хэрвээ та хүний үгэнд ороод буруу юм хийгээ те буруу цагт дээшээгээ явчих юм бол ирэлгээ хэлж бит хоёрын дунд ингээд тулаан болох гээд байна. Тэгэхээр ямарваа нэг үйлдэл хийхдээ маш тийм хянуур хандах хэрэгтэй байх шүү. Тэгэхгүй бол нөгөө чамайг жоохон алдангуут л нөгөө нэг юу илч гэдэг хүн ирэх гээд байна штэ. Тийм учраас альва зүйлийг айгүй тийм хянуур нихур хийх хэрэгтэй байна гэж байна. Ялангуяа цагаан сар хүртэл гэж шүү. Цагаан сар одоо 2 сарын 1 сарын хэдэн болох тэр хүртэл альва зүйлийг айгүй нихур хийж төлөвлөх хэрэгтэй байна. Тэгээд ингэж байна. Таныг гурвчин жоохон ямар амир эвгүй юм бэ? Одоо тэр илч гэж нэрлэдэг хүнээс амийн чинь мулталж чадах ч гэсэн одоо би эрхтний чинь ямар нэг хэмжээгээр гимтэж магадгүй учраас ямар нэг зүйл те хөдөө заамд явхад ялангуяа харуу бүрий те наргүй үед тийшээгээ явахдаа машин тэрэгнээс болгоомжтой бай гэдэг анхааруулга хэлж байна.
Тэгээд ялангуяа шөнө оройн цагаар ингээд гэртээ цайхан амарч исэн чинь найз чи ирээд аамаа хизээ ийм болцсон гарын орой шоудыг ингээд тэх юм бол тэр мэрэнд нь хамаагүй итгүү зэ. Сэтгэл хөдлөө байрч дийлгүй ш тийшээ явчуу зэ гэж хэлж байна. Тэгээд шөнийн цаг те нар байхгүй болоод шүн болоо харанхуй болно гэдэг чинь унтаж амрах хэвээр цаг эхэлсэн гэсэн үг. Найр наадам хийж зугаа цэнгэл хөөх хэвээр цаг биш гэж хэлүүлж байна. Тэгэхээр гэр бүлтэйгээ цагийг сайхан өнгөрөөгөөд гэртээ амар нар алга болоход та гэртээ байж ах хэрэгтэй. Ялангуяа өвөл 2 сар хүртэлтэй цагаан сар болтол гэртээ бай. Магадгүй юу яасан юм болов? Одоо ч луу жил гарсан байгаа штэ. Та луу жилтэй байж болох юм те. Жил нь орохоор хүмүүс жоохон ингэдэг гэдэг. Тэгэхээр харуу бүрээ болоод нараа ингээл шингэнгүүд гэртэл байж ах хэвээр те. Ийш тийшээ гадуур дотор гарах. Ялангуяа ууж цингээ наадмын юм руу ингээд аль болох бити яваарэ. Ялангуяа харуу бүрийгэр гэж хэлж байна. За тэгээ нөгөө нэг одоо нэг бодоод нэг томхоо ажил бодоод байгаа юм штэ. Тэрийгээ ерөнхийдөө өнөө маргааштай биш айгүй тийм бодож төлөвлөж байгаад хэсэг хугацааны дараа эхлэх юм бол тэр нь ингээд таны бодсноос ч илүү тийм ашиг орлого эд хөрөнгийг ингээд танд авчрах болно гэж. Тэгээд та ингээд ийм их гоё алз ашиг олчлаа ваа ямар гоё вэ гэж бодохын хажуугаар энэ одоо олж ирсэн ашиг орлогыг илүү сайхан болгохын тулд та ингээд гинт ажил хийгээд 5 сая төгрөг оллоо гэвэл тэр 5 сая төгрөгийнхөө одоо жишээ нь тодорхой хэмжээг зарцуулаад нөгөөгөө өөр нь дахиж ингээд энэ ажлаа цааш нь үргэлжлүүлээд ингээд явах хэрэгтэй шүү гэж байна. Одоо тэр нэг олсон хэдэн зүйлдээ ингээд баярлаад нам зогсчвоо. Ингээд энэ танд ингээд боломж олгох чинь танд ямар нэг зүйл өгж гэн гэдэг чинь энийг ингээд цааш нь арчилж тордож яваараа гэсэн ийм утга байдаг шүү гэдэг чинь. Тэгэхээр тэр ингээд олз орлого олж ирэх юм бол түүнийгээ ингээд арчлаад илүү сайхан болохоороо илүү их болохоорой гэдэг чинь. Тэгээд ингээд арчлаад явах юм бол та өстэй ялангуяа энэ наснда бүр ингээд дутагдаж хачигдах зүйлгүй те. Нэг насаараа идэх хоол гэдэг шиг нэг насаараа ингээд хийх зүйл, нэг насаараа ингээд тань тустай зүйлийг ингээд бүтээн босгох болно. Бараг ингээд үлдсэн амьдралынхаа туршид юунд ч санаа зовхгүй ийм зүйлийг бүтээж чадах болно гэж байна. Тэгээд хүн ингээд олгохоо ирээр жоохон харамч болох гэдэг. Миний хүү харин тэгж болохгүй шүү гэж байна. Миний охин болохгүй шүү. Ингээд их орлого ашиг олох юм бол хүмүүст те ядарсан зүдэрсэн хүмүүс сайн туслаарай гэдэг чинь. Тэгтээ ингэнэ ядарсан зүдэрсэн хүмүүс гэдэг ингэж том ялна гэж байна. Одоо нөгөө уйлаг гуйдаг ингээд өөрхийн одоо амьдрахааны төвшөнд доогор могоор ийм хүмүүс шүү дээ. Тийм хүмүүст биш гэж байна. Яг ингээ мэдлэг чадвар нь байгаа мөртлөө одоо өөрөөхөө хөдөлж чадахгүй байгаа тийм одоо авьяас бэлэгт ийм өглөг өгөх хэрэгтэй гинэ. Одоо жишээ нь шинэхэн ингээ сургууль төгссөн инженер байна те. Айгуу гоё одоо жишээ нь Монголда дэлхийн 8 дахь гайхамшиг барина гэж бодсон инженер хүүхэд байхад тэр хүнд ингээ бодод биелэх тэр зураг төсөн байдаг. Одоо бүтээж босгох мөнгө төгрөг нь байхгүй болол таныг мөнгө төгрөгөөр дээр нь туслаад өгөө. Одоо хэрэгтэй юм хийх хүнд нь ингээ хэрэгтэй тусын нөгөө гэж энэ тэрнээс ш одоо нөгөө нэг амьдралын төвшин доогоор байгаа хүмүүстэйг ингээд хэмжээ хязгааргүйгээр тэтдэг биш яг хэрэгтэй хүнд нь хэрэгтэй тусыг хүргээрэй гэж хэлүүлж байна. За одоо бүгдээрээ нэмэлтээр өөр юу хэлмээр анхааруулмаар байгаа вэ гэдгийг харцгаая. За нэмэлтээр хэлэх зүйл нь болохоор одоохондоо яг эхлэхдээ бол олз харалгүй, ашиг харалгүй гэхлээрэ гэж байна. Одоо удахгүй юм эхлэж байгаа бол тэдэн сая төгрөгийн орлого олоо, тийм гоё болно. Нэг насаараа идэх хоол мол гэдгийг бодохгүй. Зүгээр л би энэ ажлыг хиймээр байна. Энийг хийх нь одоо миний сүнсний зорилго юм аа гэдэг тийм даруй энгийн байдлаар эхлээрэ. Тэгээд энэ энгийн сайхан эхэлсэн зүйл чинь ирээдүйн хойчдоо маш ийм аз завшаан, орлого юу бэ тэр болгоныг ингээд дагалдуулж авчрах болно. Эхэндээ энэ зүйлийг бодохгүй, эхэндээ зүгээр л бүх хүн яаж шинээр эхлэв яг тэрэн шиг те. Яг ингээд цоо шин цав цагаан цаас байдлаар эхлэрээ. Тэгээд яваандаа ингээд бүх сайхан зүйлүүд чинь ингээд жигдрээд ирэх болно. Тэгээд нэг дор ингээд бөөндөө сайхан болно гэж ингээд атгаж хүлээж болохгүй шүү. Юмс яваандаа цаг нь ирэхээр ингээд нэг нэгээрээ жигдэрч явдаг гэдгийг миний хүү сайн ойлгоорой гэдэг хэлж байна. За та бүхний бичлэг энэ түрээд өндөрлөж байна. Дараа жимчлэгээр иргэн уулзцгаая. Бичлэгэнд таарсан байх, таалагдсан байх гэж найдаа. Сэтгэл бичгээ мартуу зай. Баяртай.
Сайн бацхан уу? 4-р картыг сонгосон хүмүүс маань бичлэгтээ тавтай морилно. За ингээд та бүхний мэрэг эхэлж байна. За хамгийн нэгдүгээрт нь тантай ямар өвөг дээдсэж холбогдсон бэ? За надаа ингэж санагдлаа. Ээжийн чин талын те нагцын чин талын эрэгтэй хүн холбогдож байна. Өвөг дээдсэж байна. Тэгээд энэ хүн болохоор яг амьд ахуйтай бас тийм нэлээ эрэг мэдлэлтэй чухал ийм албан тушаалд ажиллаж байсан. Төрөл төрөсөддөө аймаг хошуу нутгийнхандаа айгуу тийм нэр хүндтэй байсан. Ийм эрэгтэй хүн холбогдож байна гэж харагдаж байна. За энэ хүн бас яасан дээ? Хилмигдүүлэлтэнд өртсөн хүн байж магадгүй байх шүү заяа. За яагаад үг гэхээр яг амьдралынхаа оргил үед болохоор тийм мундаг явжсан мэт аймаг хошуу нутагтай алдартай бас ингээд чухал албан тушаал байсан. Тэгээд амьдралынхаа сүүл үед болохоор төрийн эргэлт болоод тэгээд нэг тийм гуйлагчин түлэгчин шиг явах болсон. Хүмүүсээс зүс царайгаа нууж явах хэрэгтэй болсон. Тэгээд хүнд ингээд итгэхэд тийм хэцүү бэрх байдалд орсон гэх. Тэгэхээр яг нэг хилмигдүүлэлтийн ч юм уу нэг тийм үе сүүлийн ингээд амьдралын онцлоод өнгөрсөн ийм хүн байна гэж харагдаж байна. Ээж чинь талын тэгээд өндөр байр суурь эзлэж байсан ийм хүн байна. Тэгээд насны одоо төгсгөлтэй болохоор хүмүүсээс ингэж цогтож ингэж яаж явах хэрэгтэй болсон. Гэтэ энэ өөрийн буруугаас биш те. Одоо хөрөнгө мөнгө завшаа тэр нь баригдахад тэгээд цогтож явсан биш. Зүгээр төрийн эргэлт гараа тэгээд одоо нөгөө номтой мэрэгэн хүмүүсийг ингэж хоморглон устгаж исэн тэр үе штэ. Яг тиймэрхүү зүйлд өртсөн юм шиг байна. Өөрийнхөө ариун цагаан хөдөлмөрөөрөө явж итэл одоо өдрийн цагаар хүртэл хүнээс нуугдах хэрэгтэй болсон. Ийм одоо цөвөн цагт ингэ миний сүүлийн амьдралын онцлоод өнгөрсөн ингээд дууссан гэж хэлж байна. За таны ийм өвөг дээдтэй тантай холбогдсон байх нэ. За одоо тэгвэл тантай холбогдсон одоо сэтгэл нь ямар байгаа хэдүүлээ харцгаая. За энэ хүний сэтгэл ямар байгаа вэ гэсэн чинь үнэхээр баярлж гин, хөөрс догтлж гин, олон мэдрэмжүүд нь холилдож гинэ гэж бухаар байна. Тэгээд уйлсандаа маш баяртай байна. Миний хүү одоо өвөөгөө таньж гин үү гэж л бараг асууж байна да. Удаа ингээ уулзах гэж оролцсон боловч тэ ингээд болохгүй байсан. Харин ашгүй энэ завшааныг ашиглаад ингээ чамтай уулзах боллоо. Намайг харж байгаад тэ би ингээд болон чамтай айгүй ойрхон байгаад зүсээ хувилгачаад ингээ чамтай их ойрхон байдаг штэ гэдэг чинь. Тэгээд саяхан ингээ танд ингээ тийм ариун их оол зам өгч юм уу те нэг гинтийн тийм орлого гинтийн нэг тийм зүйл одоо оолц ингээ танд олсон байх магадaltaй байгаад байна. Яагаад гэвэл тэрийг мэдсэн үг одоо гинт тийм олсноо санаж гинүү те тэрийг ч одоо өвөө чам руу чамд ингээд зориулж өглөө штэ гэдэг зүйлийг л яриад байна. Магадгүй та гудамжинд явж байгаад эмиг бүгч ч юм уу болох те тэр одоо олц чинь өвөөгийн энэ одоо өвөөгийн л өвөө л гэж яриад байна. Өвөөгийн ингээд тань зориулж өгсөн одоо бэлдсэн зүйл байсан юм шүү гэдэг ч байна. Бэлдсэн зүйл байна гэдэг чинь. Тэгээд тэр одоо сая ингээд олуулсан зүйлээ штэ. Та магадгүй ингээд нэг оол цаашиг олох юм уу ямар нэг зүйл олсон байна. Өөрөө ч юм биш зүйлэг юм уу те. Ерөөсө олдох ёсгүй юм шиг те олдохооргүй байсан зүйл ингээд олж болоод ороод ирсэн. Тэгээ тэрийг ингээд өвөө нь ингээд зориулж өгсөн юм а. Яагаад үг гэхээр тэнцэнээс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байсан. Яагаад гэвэл чиний амьдрал чинь ерөнхийдөө болж байгаа мөртлөө чи энэ болж байгаа одоо сайн сайхан зүйлээ ингээд хүртэж чадахгүй байна гэж хэлж байна. Одоо ингээд гой хувцас авч өмсчөө түүнийг ингээ өмсөж чадахгүй байгаа учраас өвөө нь одоо ийм боломж гаргаж өгсөн юм аа. Тэгээд одоо ингээд ашиглаж байгаа аргаасаа одоо энэ явж байгаа замнаас арай нэг өөр байдлаар амьдрах, арай нэг өөр юм хийгээд тах гэдэг зүйлийг ингээд өвөө нь хэлхийг ингээд хүссэн юм аа. Тийм учраас ийм гинтийн ингээд оолз ингэж олуулсан гэж хэлээд байна. Тэгээд таныг ерөөсөө юунаас ч битгий миний хүү зоригтой бай. Хий гэсний хий миний хүү чинь чадна. Өвөө нь одоо ард нь ингээд хамгаалж байгаа шүү. Одоо хийн ч ирсэн би бол ингээд тэр хүнийг ингээд бараг зодоол явуулж чинь чи зүгээр хий гэсэн зүйлээ хий гэд нөгөө нэг айлаа нэг эрэгтэй хөдөд штэ аавынхаа ингээд толгойг ингээд ааваа мөр дээр гарцсан те бараг энэ бурхныг авч тоглоход
бурхнаа аваад тэр хүүхэд тоглож байхад аав нь ингээ юм хэлэхгүй байх. Яг тийм нэг зүйлийг танд хэлж байна. Дуртай зүйлээ хий, зоригтой бай, чи чадна миний хүү, өвөө нь хамгаалж байгаа гэдэг тийм зүйлийг хэлээд байна. Та магадгүй ямар нэг зүйл хийх гэж зориг мориггүй байвал тэрийгээ одоо юу яа, зоригтой бай миний хүү, хөдөл, урагшил миний хүү. Өвөө нь чадах юм чи миний хүү, өвөө нь хамгаалж байгаа штэ. Өвөө нь ард нь байгаа штэ л гэдэг. Ар чин хасаалтай танк байгаа штэ. Араасаа ингээд юу яа. Араа алдна гэж битээ санаа. За уршаа араал давшаатай, уршаа араал зүтгээдэй гэдэг тийм зүйлийг хэлээд байна. Арыг чинь өвөө нь хамгаалж байгаа шүү гэдэг чинь. Тэгээд шүн оройн цагаар жоохон айж яваад байгаа юм уу да. Эсвэл бол хар мар дараад ах юм бол битээ миний хүү бас л өвөө нь хамгаалж байгаа гэдэг чинь. Тэр ингээд зүгээр айдас мэд тийм одоо зүйлүүдээс битээ өвөө нь хамгаалж байгаа цагт муу юм ерөөсөө миний хөрөө өсрөхгүй гэж. Муу юм ерөөсөө миний хөрөө өсрөхгүй, миний хүүд халдаж чадахгүй. Өвөө нь ингээд хизээд хамгаалсаар байх болно. Миний хүү ч өөртөө итэг, миний хүү ч мундаг гэж л хэлээд байна да. Тэгэл дахин өвөө нь ард нь байгаа штэ. Өвөө нь хамгаалж байгаа штэ. Миний хүү чад штэ, миний хүү зэрэгтэй гэдэг үнүүдийг бүр ингээд ээлж дараагүй тавтаж хэлж ингээд боддоо. За би та нарт ингээд яг үгээр нь тавтаж хэлхийг бодъё заа. Тэнгүүд ингээд миний хүү зэрэгтэй, миний хүү чадна, өвөө нь хамгаалж байгаа, миний хүү хий, миний хүү чадна, миний хүү урагшил, өвөө нь хамгаалж байна, миний хүү чадна, миний хүү гэл. Яг ийм үгнүүдийг амар ингэж тавтаж хэлээд байгаа юм шиг санагдаж байна. Тэгэхээр ингээд танд маш их тийм зоригийг ингээд урагшлах итгэлийг танд өгөөд байна л гэж би ойлгоод байна. Өөрийгөө ингээд чамлаад би чадахгүй гэд хоошоо суучсан бол таны холбогцоо өвдөдтэй таны өвөө миний хүү чадна, миний хүү урагшил, миний хүү мундаг, миний хүү ч л чадна штэ, миний хүү л чадахгүй гэд тахгүй юу гэл аюу тийм өргөө төхөөртэй байна таныг. Тэр миний хүү те та ингээд хүсэн зарсан зүйлээ хий. Одоо өвөө тань таныг хамгаалж байна л гэж хэлээ да. За одоо өвөө нь танд юу хэлхийг хүсэж байгааг харцгаая хэлээ. За таны өвөө те таны бахархалт өвөө танд юу хэлхийг хүсэж байгаа гэсэн чи хамгийн нэгдүгээр хүй буужих болоогүй миний хүү гэдэг үгийг хэлмээр байна гинэ. Хүй буужих болоогүй штэ. Одоо өдөө хүртэл ийм их хүч цаг зав зарцуулж ингэж хичээжээд одоо шантрах чинь юу юм бэ? Одоо ингээд ийм чухал үе дээр хүн бууж өгдөг юм уу? Хүн ийм үе дээр ингэдэг юм уу гэж жоохон зэмлэж хайрц чинь гэхүүд одоо биш штэ. Чи бууж өгөх байсан бол илүү эрт бууж өгөх байсан штэ. Одоо ингээд бүх юмны учир тайлбартаад яг нэг нэхэ алхмын цаан шагналчин үлээгээд тахад юм бууж өгөх вэ? Гүү миний хүү, гүү уршаа давшаатай, зүтгээдэй. Чадна штэ миний хүү, одоо бууж өгөх цаг ч юм биш шүү. Одоо болох биш шүү л гэдэг. Урагшаа хөдөл давш. Тэр одоо зорьсон зүйлээ бүтээ. Хурдтай бай. Миний хүү чадна, миний хүү чадaltaй, чи чадна л гэдэг үнүүдийг хэлээд байна да. Ялангуяа миний хүү гэдэг үг амар хэлж байна. Тэгээд угаасаа дотроо та өөрөө энийг чадна гэдгээ мэдэрч байгаа юм шүү дээ. Ингээд дотоод сүнсэндээ те мэдэрж байна. Тэгээ өөрийнхөө төлөө илүү зоригтой ингээд уршаа ингээд хөдөлмөр байна гэдэг чинь. Тэгээд хизээд өөртөө ихтгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй, өөдрөг байх хэрэгтэй. Өөдрөг биш жоохон юм готрон байгаад байгаа болохоор ингээд эрт бууж өгөх гээд байна. Юм шийдэгдэг байхаа те. Юм одоо жишээ нь яг ингээд учир нь гарч ирээд бүх ингээд үр дүн гаргаж яхад бууж өгөх гээд шүү миний хүү. Болоогүй шүү. Өвөө хүү хоёрстой зүтгэе шүү. Яа. Яг ийм дүр зураг буугаад байна. Одоо ингээд нэг 5 настай ингээд жаалгүй заяа. Өвөө нь ингээд таяг тулчаад ингээд хүүхдээ ингээд хурдан дагуулж авах гээд ингээд бүр ингээд чирцэн заяа. Нөгөө 5 настай хүүхэд нь ингээд явхаасаа ингээд жоохон айц яг тийм байдалтай. Миний хүү явна шүү. Одоо л явна шүү миний хүү. Одоо л зүтгэдэг цаг штэ гэл. Өвөө нь ингээд урд нь ингээд таягаа тулчаал хүүгээ ингээд ширээ заяа. Хөө нь ингээд хойд уучраа мэдгүй ийм байдалтай дүр зураг гарч ирж байна. Яг тэрэн шиг өвөө чинь ингээд таны гарнаас хатгачаад миний хүү явъя. Одоо явна штэ миний хүү. Одоо жинхэнэ чиний юм хийдэг цаг чинь штэ гэд. Ингээд байна. Тэгээд энэ зүйлийг те хичнээн хэцүү шантармаар байсан ч гэсэн энэ зүйлийг даваад ард нь гарчих юм бол анхандаа та энэ зүйлийг хийчихвэл нэг тийм зүйл болно гэд нэг зүйл ирээдүйн хатсан байсан юм шүү дээ төлөвлөгөө зорилго тий. Тэр төлөвлөгөө зорилгоо өөрийнхөө харсан төлөвлөгөө зорилгыг биелүүлж чаднаа. Өөдрөг хүсэл тэмүүлэлтэй, зоригтой, урагшлах итгэлтэй бай. Одоо хайж цугтахад хайрын болох гэдэг энэ чигээрээ зүтгээд яваад ялал байгуулад гүйцэтгээд ард нь гар чи өөрөө хүссэн ирээдүйд хүрэх болно. Дээрээс нь имээд сахиус тэнгэрүүдээ өвөг дээдсийн бэлдсэн зүйлийг бас хүртэх болно гэж. Тэгээ энэ үзэрнүүд яг ийм ирээдүг рүү чиглэсэн сум хэлбэртэй байгаад бүр яг ингэж харуултал яг сум болно.
Тэгэхээр ирээдүйн чинь өмнө чинь байхад бууж болоогүй миний хүү. Өвөө хүү хоёр зүтгээд өгөндөө гэж хэлэлж байна. Ёй. Айгуу тийм өөдрөг дайчин өвөөтэй хүмүүс байна да та нар. Ирээдүйн рүү хоёлаа явъя. Одоо бууж болоогүй миний хүү хурдтай яв. Сүнснээсээ мэдэрч байгаа зү тэ. Хүсэл тэмүүлэл одоо галдвал тэр юмаа бадраа. Зүтэг уушаа зүтэг. Өөрийнхөө хүссэн ирээдүйд хүр. Тэгээ нэмэлт шагналтай бонусанд нь сахиус тэнгэрүүд болон өвөөгийнхөө одоо бэлдсэн сайн сайхан зүйлийг миний хүү чинь авах хэрэгтэй юм аа гэдэг хийж байна. За одоо нэмэлтээр танаа өвөө одоо та нарт юу нэмэлтээр хэлхийг хүсэж байгааг хэдүүлээ харъя те. Тэгээ бас гинт ийм үг ороод ирлээ. Ялангуяа энэ группийг үзэж байгаа хүмүүс эрэгтэй л хүмүүс юм шиг бах юм. Ингээд байна. Эр хүн чинь ялагддаггүй байхгүй. Эр хүн чинь бууж өгдөггүй байхгүй юу? Эр хүн чинь яадаг байхгүй юу гэнэ. Нэг тим юм хэлээд, тим юм ингээд хэлээд байгаа юм шиг санагдаж байна. Эр хүн чинь бууж өгдөггүй байхгүй юу? Эр хүн чинь өстэй яаж явах хэвтэй гэнэ. Ямар чон шиг ингэж зүтгэх хэвтэй ч гэнэ үү? Яг ингээд хатан хавцал байсан ч гэсэн тэр дээр зүгээр л зассан замаар явж байгаа юм шиг л бүдрэхгүй явах хэвтэй. Эр хүн гэдэг чинь гэлбэр амар тийм ёо. Одоо та нар ёо ядаа бүдүү хаалгатай ч юм лээ. Цэрэн болд байгаа штэ. Цэбогийн хоолоогоор амар тийм баатар эрийн шүлэг уншиж байгаа юм шиг надаа ингээд мэдрэмж төрж байна. Эр хүн чинь тэгдгийн, эр хүн чинь ингэдгийн, ямар ч хатуу саад бэрх ингээд их цахад гарч ирсэн. Түүний эсрэг ингэж илдээд алааж орох хэвээр. Яг ингээд мөр холбож ингээд хилээд байна надаа бүр. Тэгээ ялангуяа энийг сонсож байгаа хүмүүс эрэгтэй хүн байвал тэ эсвэл эрэгтэй хүн биш бол эр сүнстэй байх магадaltaй эмэгтэй хүн байх юм бол тийм учраас таныг эр хүн юм чинь тэ. Юунд ч битгий сухар. Миний хүү юм чинь босоод ирлээ. Яа. Бүр яг тэгэж орж ирээд байна. Юун гониглах вэ? Юун бууж өгөх вэ миний хүү? Миний хүү бас миний хүү гэл. Би тэгтээ бүгдийг ингээ амжиж сонсож чадахгүй. Яг минь надад орж иж байгаа мэдээлэл бол тийм ээ. Миний хүү бас миний хүү чадна. Миний хүү зөрөгтэй. Миний хүүгээс өөр энийг хийж чадах хүн байхгүй. Яг тэгэж мэдээлэл нь орж ирээд шүү дээ. Йоо яг ингээд уран зохиолын ном уншиж байгаа юм шиг, кино үзэж байгаа юм шиг, эсвэл өвөөлөг сонсож байгаа юм шиг санагдчихлаа. Таны өвөөж мөр ингээд баярлаад хүрхэн амтан тогтлоод байгаа болтой. Тэгээ таныг ингээд юу одоо нэг газараа суух вэ? Бос миний хөө, тэмц миний хөө. Одоо хоёлаа эцсийн нөөц нь миний хөө чадна гэл. Бүр тийм үгийг амар хэлж байна. За нэмэлтээр хэлэх нь хайр болон тэгээ одоогийн амьдрал хоёр дээр нь хэлж байгаа юм байна. За танаа өвөөж ингэнэ. Танаа өвөөж гэдэг даггүй ставчлаарай. Бүгд эзэн хамаагүй тэгж хэлж болох байхаа. За энэ ингээ хоёр хосын дурлалт карт байгаа. Тэгсэн чинь энэ удаах үзэн болохоор ингээ ганцаар хүлээцээ. Тэнгүүд ингэж байна. Нэгэнд ингээ чам сэтгэлээ өгөхгүй байгаа хүнийг одоо миний хүү, миний өвөр те удаан хүлээж явах юм бэ. Ямар ингээ давсанд орсон байна хүлээсэн чигээрээ өгөх юм уу? Нэгэнд ингээ чинийх болохгүй, чамд зүрх сэтгэлээ өгөхгүй, чамд ингээ нандин мөхнөө өгөхгүй, цаг заваа зориулах байгаа. Тэр хүнийг одоо хайчхаа миний хүү. Тэгээд хичнээн авч үлдэх гэж те бүх ингээ зүйлийг гаццсан ч гэсэн тэр хүн ингээ чинийх болохгүй байгаад те. Тэгэхээр тэр хүн угаасаа чинийх болохгүй л гэсэн. Ямар ч арга хэрэг хэлсэн бай те. Энэ хүн бол хизээч чинийх хүн болохгүй. Бодлоо ч гэсэн чиний зүрх сэтгэлийг ойлгохгүй чамайг үргэлж ганцаард болох болно миний хүн. Чам чи ингээ насан туршдаа ганцаардмал байдалтай амьдрахыг хүсэхгүй байгаа бол те. Ханы хайр халамж гэдгийг мэдрэхийг хүсэхгүй байгаа бол энэ эмэгтэйгээ сонг хамаалах. Тэгтээ энэ амьдрал чи амьдрал биш болчихно миний хүн. Чинийх болохгүй, чиний ингээд хань төвшөг болохгүй эмхтэйг тий залууг амьдралтаа үлдээх гэж ингээд байдгаа барах хэрэггүй. Энэ хүнтэй байсан ч ганцаардна, байхгүйсэн ч ганцаардна. Тийм учраас энэ эмхтэйгээ энэ залуугаа тавиад явуулчихаа хэрэггүй л хүн байж тээ минь хөө. Яахан бэ миний хөө л гэдэг. За дараагийн нэг зүйл нь болохоор сар гарнаа залбоо гэдэг шиг. Бас л нэг өөдрөг мессеж байна да. Хэцүү байсныг ойлгож байна миний хөө те. Шантарж байгааг нь ойлгож байна. Уйх гунгалж байгааг нь ойлгож байна. Яаж ядарч зүтэрч байгааг нь өвөө нь ойлгож байна. Өвөө нь бүгдийг нь харж байгаа. Миний хөө үнэхээр хичээж байгаа. Миний хөө үнэхээр ингэ тэмцэж байгаа. Өвөө нь ойлгож байна. Энэ олон тэмцлийнхэн одоо энэ олон тэмцэл чинь одоо дуусгаж байна миний хөө. Одоо ялагдахад арай эрт байна шүү. Тэ ялахад одоо нэг хоёрхан хэмжээ дутуу гэж шүү. Хоёр хэмжээ гэдэг чинь юм бэ? Хоёр арай жил арай биш байлгүй дээ. Хоёр одоо уйлрал ч юм уу те. 2 сар ч юм уу. Арай 2-7 хоног биш ах. 2 сар юм уу? 2 уйлралын дараа энэ ингээд дуусна. Тийм учраас ингээд
ялагдах болоогүй минь хүү. Тэ? Ир хүн ялагддаггүй. Ир хүн бас яадгүй юм ч гинөө. Миний хүү чаднаа, миний хүү чадна л гэдэг. Тэгээд нуруунд дээрсэн бүх ачаа ингээд хөнгөрнө. Яг ингээд энэ одоо таныг өвдгөж шаналгаж байсан энэ асуудлууд нэг л мэтгэд бүгд ингээд байхгүй болно. Бүгд нэг нэгээр ингээд суларч авсаар байгаа. Хамгийн ихний энэ одоо өөрөөс ингэж авч хаях хэвээр илт чинь энэ байна гинэ. Өөрөө ч болохгүй те сэтгэл чинь нийцгүй байгаа. Эсвэл өөрөө ч ганцаардуулаад байгаа энэ одоо энэ хүүхдээ гинөө. Энэ хүүхдээ ингэ болчихоо. Энэ хүүхдээ цааш нь явуулчихаа миний хөө. Энэ хүүхэд хэрэггүй хүүхэд байна гэдэг чинь. Энэ хүүхдээсээ болчихоо. Тэгэд яг хоёр хэмжээ хугацааны дараа хоёр хэмжээг нэг хэмжээ 1 сар гэвэл 2 сар гэсэн үг. Нэг хэмжээ нь нэг улирал гэвэл 2 улирлын дараа 2 жил бол арай биш гэдэг. Тэр 2 улирал байх магадaltaй. 2 улирал гэхэр чи юу гэсэн үг вэ? Одоо чинь 100 дуусах чинь гээ бүтэн улирал орох хэрэгтэй гэхээр хавраас гэсэн үг. Намар чинь нэг бүтэн улирал, өвөл чинь нэг бүтэн улирал, хавраас ингээ бүх зүйл ингээ учраа ингээ олдоод хавраас таны ингээ жаргах цаг чинь эхлэх болно гэж хэдүүл ойлгоцгоё. За миний хүү тий өвөөгийн хүүхдүүд энэ одоо энэ ингээд өөр чинь сэтгэлийг ойлгох байгаа энэ хүүхдээсээ болох нь нэгдүгээрт. Тэгээд 2 одоо улирлын дараа ч мэтэ 2 сарын дараа ингээд сар гарнаа. Навт цэцэг дэлгэрнэ. Амьдрал чинь эргээд ингээд хэвэн болно гэдэг чинь. За ингээд 4-р картыг бишээ 4-р зургийг сонгосон хүмүүсийн маань нэмэрийг энэ түрээд өндөрлөж байна. Таарсан байх, таалагдсан байх гэж найдаа. Баярлалаа баяртай. Дараа дахин уулзцгаая. Сайн бацхан уу 5-р картыг сонгосон хүмүүс маань бичлэгтээ 5-даа морилно. За ингээд та бүхэнтэй ямар одоо өвөг дээдсэнд холбогдсон бэ гэдгийг харцгаая. Энэ за юуг мэрч юм бэ? Жохоо эмхтэй энерги ихтэй тэгээд яана гэдэг чинь эмхтэй талыг чинь заяа. Эмхтэй талаас гэхээр ээжийн талыг чинь агцын талаас холбогдож байгаа таны өвөг дээдс гэж ойлгож болно. Тэгээд энэ амьд ахуйдаа эрэгтэй байсан ийм өвөг дээдс байна шүү заяа. Эрэгтэй байсан ээжийн талыг чинь эрэгтэй. Тэгээд яагаад ч юм ойрын ингээд хугацаанд амьдарч байсан ийм хүн байх магадaltaй юм байна. Эсвэл бол айгүй тийм залуу сүнс байхаар байна. Тантай холбогдсон өвөг дээдс. Тэгээд энэ хүн ингэнэ. Ер нь бол бид нар ингэсэн байхгүй түрүүчийн 4 одоо хөзөр 4 зургийн уншлах дээр эхлээд ямар холбоотой байсан дараа нь ингээд уйлзаад байгаа мэдрэмж сэтгэл тэгээд 3 дугаарт нь болохоор юу хэлхийг зорж байгаа гэдгийг хэлсэн чинь энэ хүн шууд үгээ хэлээд эхэлчлээ. За юу гэж ямар үг хэлж ийн гэсэн чинь залуу насн дээр хүн зоригтой ах хэрэгтэй гэдэг үгийг хэлж ийн заяа. За яасан гэсэн чинь энэ хүн амьдрал ахуйда хайрын төлөө айгүй том сонголт хийсэн гинэ. Одоо амьдралынхаа ханы төлөө те энэ хүн ч өөрөө эрэгтэй хүн яг эмэгтэй хүнийг ингээд амьдралтаа сонгосон чинь гэр бүлийнхаа эсэргүүцэлтээс төлсөн нэг яг Ромео Жулиет ашиг. Тэгэнгүүт чи одоо наад охиноо сонг эсвэл гэр бүлээ сонг гэсэн чинь би гэр бүлээ энэ бүсгийг сонгоно гэ. Тэгээд аав ээжээрөөсөө тас зөрөөд хошуу нутаг сэлгээд за энэ үн болохоор залуу наснд аав ээжээсээ зөрөөд хошуу нутаг сэлгээд явчихсан хүн байна. Тэгээд айл гэр одоо хамт авч явхад эхнэр нөхөр хоёр нэгэндээ итгэж нэгэн одоо гэрийн хос байгаа нь болсон цагт энэ хоёр ингээ хүчрэгдэшгүй одоо том хүч болдгийм аа. Тэгээд энэ хүчийг болохоор өөр хинч миний дэргэд байсан ийм нэг хүчийг надад өгч чадахгүй. Тийм учраас би амьдрал дээр энэ насанд болсон хайраа олсон, энэ насны ханиа олсон учраас гэд би өөрөө шийдээд ингээ бие дааж амьдрахаар хошуу нутаг сэлгэж явсан. Аав ээжээсээ холдоод одоо эхнэрээ те хань ижлээ сонгоод явсан гэж байна. За тэгээд эхэндээ бол үнэхэр хэцүү байсан гэд энэ хүн яг амьдралынхаа тухай ярьж эхэлж байгаа юм шүү дээ. Эхэндээ хэцүү байсан. Тэгээ ер нь явандаа те эр хүн гэдэг чинь айл гэрийн ноён нуруу гэдэг чинь энэ амьдралаа авч явна гэсэн тэр итгэлээр би ингээд амьдарсан. Энийгээ ч гэсэн сайн чадсан. Би ингээд гэр орондоо юу хийх ёстойсэн тэр болгоод ингээд хийж хэрэгжүүлсэн гэр бүлээ хүн шиг авч явж чадсан гэж байна. За. Тэгээд амьдралаа айгуу сайн авч явсан. Ер нь бол гэр бүлийнхаа эсэргүүцэлтэй нилээн тийм нүүр тулсан гэж байна. Тэгээд миний одоо эхнэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээд аав ээж минь бараг хүчээр байлуулчихсан. Тэгэнгүүт үгүй би энэ бол миний сонгосон бүсгүй энэ бол миний сонгосон хань гэж хэлээд би одоо залуу насныхаа тэр гал цагаар гэх юм уу тэр хүсэл юугаар гэх юм уу ингээд эсэргүүцээд гэрээсээ гараад явсан гэж.
Тэгээд үүнийхээ үр дүн болохоор би амьдралаа яг хүн шиг авч явсан. Айлын охиныг ч гэсэн би ингээд гомдоогоогүй дандаа ингээд жаргаж явсан. Бит хоёрын ингээд ирээдүй үнэхээр бидний бодож байсан шиг тийм гоё яас жаргалтай сайхан ингээд дэлбэг тийм гоё байсан. Би ч ингээд өөрийнхөө үргийг сайн гүйцэтгсэн. Миний эхнэр ч бас ингээд үнэхээр миний төвшиг тулгуур болж чадсан гэдэг чинь. Тэгээд ерөнхийдөө бол зөвлөгөөн шууд л эхлээд байна л да. Залуу насны түрүүн зоригтой бай гэдгийгсэн шүү дээ. Одоо болохоор тэгж байна. Хүмүүс чамайг ингээд байлгахгүйгээ тэ чамайг эсэргүүцээд байх юм бол ер нь бол хүмүүс чамайг эсэргүүцээд байвал чи ер нь бол тэрийг энд байх ёсгүй газар гэж бодчих гинэ. Миний байх газар энэ биш юм байна гэд над шиг нутаг сэлгээд яв. ертөнц хорвоо дэлхийдээ таниалт өөрийнхөө одоо юуг байгуул, тэгээ улс гүрнийг байгуул, өөрийнхөө амьдралыг өөрийн гараар бүтээ. Тэгээ бас айгуу тийм юу вэ? Ийм омглон хүн байна да. Чадна штэ. Бид нар угаасаа ингээл одоо юучгүй хооснаас ингээ юм бүтээдэг ийм авьяас чадвартай. Манай удмын хүн бол ийм чиж бас үр садан өмнө учраас чи ингээд өөрөөхөөрөө ингээд яваад өөрийнхөө амьдралыг бүтээгээд юу хиймээр байгаа түүнийгээ хий. Бид нар ингээд чадна энэ ингээд чадвар цусанд ч байгаа учраас чи өөрийнхөө бодож санаж байгаа зүйлэг те хүмүүс хизээж өгөөсгөжсэн чи ингээд хийж чадна. Чи чадна урагшаага яв. Чи ингээд болно гэд тэгж байна. Ер нь ол шууд зөвлөгөө эхэлж штэ те. За ийм одоо үг дээд сайн да. Гэтэ нэр нь яагаад ч айгуу тийм доржтой нэр орж ирсэн шүү. За өмнөх одоо 4 дээр ерөөс нэр гажирхгүйсэн ч тийм дорж тэгээд дэрэм ханд гэсэн ийм 3 нэр оржсэн. Тэгэхээр тэр 3-тай холбоотой эсвэл тийм одоо нэртэй хүмүүсийн одоо одоо юу штэ. Дорж моржтой нэртэй тийм одоо үг дээд чинь байж болно. Эсвэл дорж морж гэсэн нэртэй холбоотой үг дээд ч одоо хамаатан бүхий хамаарал бүхий хүн байх магадaltaй гэсэн. Одоо доржийн хүүн байсан ч юм уу те. Эсвэл доржийн аав нь ч байсан ч юм уу те. Эсвэл их нэртэйгээ суугаад дорж ханд дэрэм гэдэг 3 хүүтэйж болсон юм болоо. Ямар ч гэсэн нэг тийм 3 нэр орж ирсэн гэдгийг хэлье. За одоо болохоор тантай уулзсан сэтгэл нь ямар байгаа гэдүүлээ харцгаая. За тэгээд ер нь бол энэ хүний сүнс айгуу тийм залуу сүнс байгаа нь мэдэгдэж байна. Яг тэгвэл өмнөх 4 дээр ингээд айгуу олон карт тусарж орж ирээл ингээд айгуу тийм догтлолтойсэн бол энэ хүн зүгээр л нөгөө нэг яд штэ. Дайнд орохгүй л жанжин урдаа гараад цэргүүдээ ингээл урмын үгээр те ийм бахархлын үгээр ингээ хэлж байгаа юм шиг яг тийм нэг хэрхэмсэг мэдрэмж ингээ төрөөд байна. За тэгээд тантай уулзсан сэтгэл ямар байгаа вэ гэдгийгсэн чинь үнэхээр их баярлж байна. Баярлаад уйлж байна гэдэг чинь. Өнгөрсөн хугацаанд ингээ холбогдох чадахгүй байсан юм аа. Одоо ингээ холбогдож байгаадаа маш их баяртай байна. Ямар том болоо вэ гинүү? Ямар том болсон юм бэ? Өсөөлд одоо баг хизээ уулзлаа гэдэг л тийм юу орж ирж байна. Тэгээ ер нь бол өөртөө чинь холбогдох гэж нэлээ үүдсэн байна. Гэртээ чинь ойрхон бас байдаг гэнэ өөрөө. Гэртээ чинь ойрхон тэгээ төсөө уурга байждаг. Ялангуяа гэрээ чинь уур цуг руу. Тэгээ модтой газар ингээ байдаг. Тэгээ холоос ингээ таны ингээ харж идэг гинэ. Тэгээ сайн явж байвал баярлаад, муу явж байвал яасан бол гэ гомдхон жоох уу яасан бол гэж ингээ уйтгарладаг гэж тэгж байна. Тэгэд ингээд яагаад ч юм ингээд холоос харахаас илүү зүйлийг хэрч чадахгүй, ойртож байгаа ч юм чадахгүй байгаа тийм таны өвдөд холоос ингээ гэрээ чин чангуу урагшаага тий модтой юм газар байгаа л тэрчээ ингээд таны өвдөд чи ингээд зөвсөө ойлгох за одоо ямар нэг шувуу юм уу хэрэмний дүрд хуурсан байгаа даа хань штэ. Тэгээд ингээ холоос ингээ харж идэг гэж тэгж юм. За танад тийм цагаан өнгөтэй юу ч байгаа юм те. Нэг цагаан өнгөтэй юм барьчихсан ингээд юм цөөгөөж байгаа юм уу тийм дүр зураг болж харсан юм шиг байна. Тэг ингээ холоос хараад за хашгүй дээ гэж бодож заримдаа тавширдаг. Заримдаа ингээд хэцүү байгааг нь хараад яасан бол гэд ингээ хамт гонгэлдэг шүү гэдэг чинь. За тэгээд тийм байна. Дахиад нөгөө нэг залуу насны чинь хүн зоригтой байдаг ахгүй да гэдэг мессеж дахиж орж ирж байна. Одоо нөгөө нэг
санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүмүүс байдаг штэ. Наа чи зүгээр тэгэл болчих асуудал, ингээл болчих асуудал. Залуу насны дээр хөө ингэх байхгүй да. Би залуу наснда ингэж аваад гэж нэг ярьдэн штэ. Яг нэг тийм өнгө аясаар л яриад байна да. Одоо яг ийм гэсэн урдаа ингээ баха идэх юм авалц энэ ингээ хүн хангалуун сайхан байгааз тэгээ одоо чамд ингээд энэ хангалуун байдлаасаа ингээ зөвлөгөө өгөх гээд байгаа байхгүй. Чи намайг ингээд харж байгаа зэм гоё амьдралтай. Би бас яг чи юм чам шиг ингээ залуу байсан. Надаа одоо ийм хэцүү зүйлүүд тохиолж исэн. Тэгтээ би ингээ учрыг нь олж исэн. Наа чи учрыг нь олдох асуудал байхгүй да гэж. Тэгээд бас ингэж хүнд ингээд асуудал учирж байна гэдэг чинь тэр асуудлын учрыг чи олж чадах учраас ингээ тохиолдож байна гэсэн. Хүн учраас чамд асуудал тохиолдож байгаа юм. Хүн учраас чи тэрийг нь шийдэж чадах учиртай юм гинэ. За маш их баярлсан, догтлсон байна. Гэрээч урд зүгт модон дотроос ингээд хаяад анхаардаг гэдэг чи шүү. За битээ яагараа. За одоо болохоор юу хэлхийг нь хэдүүлээ сонсцгоё. За юу хэлхийг зорж гинэ гэдгсэн чинь хитрхи зөөлөн байж болоо юм шүү л гэж байна. Одоо нөгөө хитрхи номхон байж те хитрхи даруй байж одоо болоо юм шүү. Одоо бусдгүй чамтай муухай харьцаж байгаа чи зүгээр энийг л өнгөрөөд байгаа юм те. Өөдөөс нь муухай ажиллаач. Яг нэг тийм залуу хүний амгалан зангаар л танд зөвлөгөө өгөөд байна да. Яг одоо хүн мөний сэтгэлийг одоо зовоо мовоод гэж юугээ хийдیں۔ Адилхан харц, адилхан ууж ид те, адилхан муухай бай. Ингээд нэг гоё сайхан хүний дүр хэсгэж өөрөө хохирч ийм одоо юм хэрэггүй штэ болоочтэй л гэдэг. Йоо яг нэг өсвөр настай хүүхэд нэг зөвлөгөө хэлж байгаа юм шиг л сонсогдож байна. Тий одоо номхон дүлгөөн даруй дүлгөөн байж ханлаа. Одоо жоохон ширүүн бай те. Аяга цахилгаан шиг ширүүн бай. Ширүүн байж яа тэгж хэлээд байна. За тэгэхэд та ингээд амьдралаа ингээд гоё өөрөөр төлөвлөөд нэг өөр юм хийчмээр санагдаад байгаа юм байна л та. Тэрийг чинь дэмжиж гин. Тэгтээ чи өөрийнхөө амьдралын эзэн болж чадаагүй байгаагаа мэдэж гин үү гинэ. Яагаад гэвэл энэ нар та ингээд намраад байгаа хгүй. Тэгтэл таны амьдрал бүр цаана ингээд өрнөд байгаад тэгэхээр өөрийнхөө нөгөө амьдралын төлөө бас зохисч чадахгүй, өөрийнхөө асуудалтай нүүр тулж чадахгүй цугтаага яваад байна гинэ тэнийг. Асуудлын гол учир шалтгаан юу юм болоо гэд бодоод байгаа гэж та өөрөө бодож байгаа мөртлөө яг үндэ бодохгүй шал өөр юм хийгээ яваад байна. Одоо гэртээ оронгууд хоол хийх хэрэгтэй юм байна. Одоо нөхөр маань ажлаас ирэх чинь те ийм байна гэж бодонгуутлаа зүгээр гэрээ шүрдэ яваад гинэ. Асуудлын голыг те хийх хэрэгтэй чухал зүйлээ олж харахгүй шал өөр юм оронтон хийгээд тэр чухал ажлаасаа цугтаад яваад байна гэж байна. Тэгээд өмнө чинь ингээд маш юм гоё баялаг боломж ингээд баяж явах, эд хөрөнгөтэй болох, эрүүл мэндэд анхаарах, өөрийгөө гоё болох, бусдад туслах ингээд бүх гоё боломжууд ингээд гараа сунгаад авах төдий дайны ойрхон байна гинэ тантай. Гараад сунгаад л авах төдий дайны ойрхон. Гэтэл та яаж гинэ үү гэхээр яах юм бэ? Их идэх гизэн талтай гэсэн. Би одоо өөрийнхөө амьдралаар болгож гинэ, бүтэж гинэ гэд өөрийгөө хоош нь зураад байна гинэ. Өөрийгөө хинч таныг одоо хүчлээг байхад те зүгээр л за би яах юм бэ? Би хоёр алим авахгүй нэг л алим байхад болоо. Эсвэл би алим идмээргүй байна гэд дотроо ингээ хүсэж байгаа мөртлөө те хоёр алимыг хоёуланг навмаар байгаа мөртлөө гаднаа үгүй гэд татгалзаад байна гэдэг чинь. Тэгээд битээ маяглаад гэнэ. Битээ маяглаад чамд ингээ боломж олдчихно гэхэр чи авах хүртэх эрхтэй гэсэн үг. Тийм учраас тэр хоёр алимны нэгийг нь өөр аваа, нэгийг нь өөр хүнд өгөх биш. Хоёуланг нь өөрөө аав. Тэгээд дараа чинь боломжуудаа өөртөө нэ гэж байна. Тэгэхгүй өөрийнхөө амьдралыг эзэн болгоогүй те. Өөрийнхөө амьдралыг өөрийнхөө хөл дээр баттай зохиос чадаагүй жиж өөр илдэв шалдав хүний асуудалтай орооцолтож өөрөө тогтож чадаагүй жиж өөрийгөө бүдрээхийн нэмэртэй. Өөрөө ихлэ бүр баттай сайн тогтоотгоо. Тэгчээ дараа чахан зүйлийг бодоо. Юу одоо бусдын одоо асуудал санаа зовох те. Энэ миний одоо болчихоо. Одоо өөрийнхөө төлөө те зүйлсүүдийг хий. Тэгэхгүй бол чи өөрийнхөө амьдралыг эзэн болж амьдрч чадахгүй шүү. Бус түнээ үгээр яваад байна те. Бусдын ингэж үгээр яваад байна. Чи өөрийнхөө амьдралыг эзэн болох хэвээр амьдралаа өөрхөн гартаа авах хэрэгтэй байна гэж тэгж байна. Тэгээд
одоо ерөөсөө ганц дутагдж байгаа юм бол амьдралд хөлөө олох явдал байна гэж. Хэрвээ чи хөлөө олж хол юм бол хүссэн бүхэн чинь тий дараа хийх зүйлүүд чинь ингээд орох болно. Энд ингээ яг нэг үзэрнийдээ ингээ хос үлдсэн байгаад эхлээ хөлөө олчих. Хөлөө олчих юм бол чиний хүссэн зүйлүүд энд ингээ гараад ирнэ. Хөлөө олоогүй байгаа учраас энд одоо хоосон байна гэж хэлж байна. За ийм зөвлөгөө хэлж байна. За нэмэлтээр юу хэлхийг нь хэдүүлээ харцгаая. За нэмэлтээр юу хийх вэ гэсэн чинь өөрийнхөө төлөө босод тэмц одоо хэдий болгон уйтгарлаж гүнгэлтгийн те одоо илүү зүйл рүү шун өөрийнхөө илүү сайн хичээ одоо бол амар зугаалах те ямар олон хэлж вэ амар зугаалах хоошоо суух одоо энэ цаг чинь бол болсон одоо урагшаа тэмүүл урагшаа зүтг амьдралаа бүтээ дараачийн замдал чи эхэлж байна гэж байна. Тэгээд одоо өнгөрсөнд үлдсэн хэрэгтэй хэрэггүй зүйлийг тэнцэнэг нь үлдээ. Одоо болоод өнгөрсөн асуудал. Өнгөрснөөсөө илүү ихийг сур, ирээдүйдээ бэлтгэлтэй бай гэж хэлж байна. Тэгээд байгаа зүйлийг танд ингээд оногдож байгаа зүйлийг оногдож байгаа чигээр нь хүртэж аваа. Ямарваа нэгэн зүйлийг одоо жишээ нь би одоо илүү яаж ийн би ингэхгүй дээ би одоо болио одоо надаа ганцхан айлан байхад хангалттай хоёроор яах юм биш хоёулангийн ав өгж байгаа болгоныг нь аваа хүртэг эрэхтэй учраас чамд өгж байгаа маа гэдэг чинь. За ингээд 5 дугаар картыг сонгосон хүмүүсийн маань мэрийг энд хүрээд өндөрлөж байна. Баярлалаа баяртай дараагийн имчилгүүдээр иргэн уулзцгаая. Сэтгэл бичгээ мартуу зай.